Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид мэргээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань нэрийг болохоор зэрэг яг сингл хүмүүст зориулагдсан шинэ хайрыг хүлээж байгаа шинэ хайртайгаа очих юмсан гэж бодож байгаа хүмүүст зориулагдсан болно. За өнөөдрийн маань иргэний сэдв болохоор зэрэг таны дараагийн учрал гэдэг ийм сэдв байгаа. За нээлттэй уншихаараа болохоор зэрэг хэдүүлээ эхлээд энергийн шалгалтын үеэр үнэхээр танд яг таны нөхцөл байдалд таарч байгаа юм бол яг зөв группээс сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлээд сонсоход болдог байгаа. Хэрвээ энергийн шалгалт нь болохгүй байх юм бол нөгөө хоёр группийнхээ бас хамгийн ихний хэсгийг сонсож байгаад аль нь өөрт нь хамгийн их болж ийн таарч ийн тэрийгээ одоо үргэлжлүүлээд сонсож болно гэсэн үгий. За тэгээ хэдүүлээ та хоёрын одоо учрал ямар байх вэ, өрнөл нь ямар байх вэ гэдгийг бол мэдээж хэрэг эхлээд харах болно. За тэгээ тэр хүний одоо төрх бөгөөд зан төлөв байдал нь ямархуу байх вэ гэдгийг харна. За та хоёр хизээ учрах вэ гэдэг цаг хугацааны баримжааг авах болно. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг учирсны дараах харилцаа. Тэгээ та хоёр ингээд яг үерхэж эхлээд ч юм уу дотносоод яг ямархуу байх вэ гэдгийг харах болно. За мэдээж хэрэг нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлтээр болохоор зэрэг за тэр хүнийг тань онцгой тэмдгийг харж өгөх болно. За тэгээ та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг бас харна. За таны хайрын уйлрал буюу одоо таны зүрхэнд одоо хайрыг хүлээж авах хэр орон зай байна вэ гэдгийг харж өгөх байгаа. Блокуд байна уу гэдгийг харж өгөх байгаа. Таны зүгээс авбал цохилттой алхмуудыг харж өгөх байгаа. За ингээд ерөнхийдөө нэмэлт хэсэг маань дуусах байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр одоо мэргээ танилцуулсан учраас хэдүүлээ 3 хүзрлүүгээ харж агаад өөрт нь хамгийн их таалагдж байгаа нүдэнд нь яалтчгүй тусаад байгаа тэр нэг одоо хүзрийг сонгоход болно гэсэн үг ээ. За тэгээд цагнаасаа алиг 1 2 3 дугаар группийн алиг нь сонгосон бэ гэдгээ дараад шууд мэргээ хүлээн авч үзэх боломжтой болох нэ. За ингээд та бүхэндээ одоо чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншилтаадтай морил эхлээд хэдүүлээ энергийн шалгалтыг хий. За та бүхний маань сонгосон хүзэр болохоор зэрэг энэ арбитр гэдэг ийм хүзэр байж байгаа. За энэчнээс мэдээж хэрэг надад жинлүүрийн орд орж ирж байна. Заавал энэ хэсэг бол заавал таарах албагүй шүү. Гэхдээ та өөрөө жинлүүрийн нар сар мандалттай байж магадгүй эсвэл таны очих гээд байгаа хүн чинь ийм жинлүүрийн ордны бас нар сар мандалттай аль эсвэл жинлүүрийн ордны одоо натал чартан дээр нь олон одоо ийм плейсментүүд байдаг гэж магадгүй. За одоо яг энергийн шалгалт хэсэг рүү орцгоё. За энэ хэсэг хэрвээ та бүхэнд маань таарах юм бол та бүхэн маань яг зөв группээс сонгосон байна гэж үзээд цаашаагаа үргэлжлүүлээд сонсоход болно гэсэн үг. За энэчнээс надад харж байхад болохоор зэрэг манай нэгдүгээр группийнхэн болвол өөртөө айгүй жоохон хатуу ханддаг хүмүүс байж магадгүй нэлийн чанга хүмүүс байгаа харагдаж байна. Ер нь бол ингээд айгүй тийм өөрөөсөө өндөр шаардлага тавьдаг. За тэгэхээр надад бас охины ордны нарсар мандалд орж ирээд байна. За ордууд бол заавал таарах албагүй байдаг. Гол энергийн цөмөнд таарж байгаа бол яг зөв группээс сонгосон байна гэж үзэх нэ. Тийм өөртөө маш хатуу ханддаг гэдэг нь бол нэгдүгээрт орж ирж байна. Та өөрийгөө одоо би бусдаас илүү үзэсгэлэнтэй байх хэрэгтэй, бусдаас илүү амжилттай байх хэрэгтэй гэж нэлээд юм чангалдаг төрлийн хүмүүс байна. Тийм өглөө босоод өглөө эрт босох хэрэгтэй нэгдүгээрт. За тэгээ босоод заавал орой хураан, заавал одоо эрүүл ямар нэгэн өглөөний цай заавал ууна гэдэг ч юм уу. Ер нь ингээд юмн дээр нэлээд юм өөртөө ялангуяа маш чанга ханддаг төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна. За та бүхэн маань бас нэлээд юм үнэнч хүмүүс байгаа харагдаж байна. Ер нь одоо ялангуяа үнэнчтэй бүр дэндүү үнэнч нэг тийм төрлийн хүмүүс байдаг штэ ингээд юмыг жоохон хар цагаанаар сэтгэх гээд байдаг айгүй тийм зарчимч шинж чанартай гэх юм уу да. Ер нь нэлээд чанга хүмүүс харагдаж байна. Тэгээд нэг одоо хинэгтэй найзалсан болвол тэр найзаасаа ерөөсөө хизээч урахгүй байхыг сонгодог те. Хүмүүс ингээд найзаж юм муу хэлж байгаа юм бол та бол тэрийг нь ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй те. Ер нь юм одоо хоёр нүүр гаргахмаар тийм юмд маш дургу тийм төрлийн хүмүүс байгаа харагдаж байна. Альва юмд ерөнхийдөө маш юм зарчимж бөгөөд маш хатуу ханддаг. Нилээн чанга төрлийн хүмүүс байгаа харагдаж байна. Тийм Hierophant болохоор зэрэг ерөнхийдөө ямар нэгэн зүйлд ингээ амлалт өгөөх те тэр зүйлдээ үнэнч байхыг илэрхийлдэг. За Emperor болохоор зэрэг одоо нилээн юм зарчимжтэй. За тэгээд маш их юм хүч чадалтай хүнийг харуулдаг. Тэгсэн 5 сэлэн буруу хараа гараад ирсэн. 5 сэлэн болохоор зэрэг айгуу тийм зарим тохиолдолд жоохон хэцгээ байгаа энерги илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр зэрэг манай нэгдүгээр группийнхэн бол хувь хүнийхээ хувьд бол нэлээд юм зарчимж ялгаа зүйл дээр ерөөсөө яг л тэгнэ гэсэн бол тэгнэ, ингэнэ гэсэн бол ингэнэ гэсэн тийм юмд айгуу дуртай, тодорхой зүйлд дуртай. За
тийм хүмүүс байдгаа гэж харагдаж байна. За заримынхаа нүд болохоор зэрэг одоо болохоор хэдүүлээ илүү нарийн мессежнүүд рүү орж байна. За нарийн мессежнүүд дээр болохоор зэрэг нэг нь л танд харахад хангалттай гэж үздэг шүү. Энэ дунд саяхан тушаал твшсэн хүмүүс байж магадгүй тушаал твшсэн аль эсвэл одоо орлогоо ямар ч байсан гэд илүү дээшлүүлсэн хүмүүс байгаа бололтой. За өөрөө хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс байгаа гэж магадгүй аль эсвэл ангийн дарга болсон ч юм уу тийм бас байж магадгүй. Ямар нэгэн зүйл дээр ямар ч байсан манлайлах ийм одоо эрхийг авсан байгаа харагдаж байна. За нөгөө төгөр болохоор зэрэг энэ одоо түлхүүрний символ буюу одоо тэмдэгт та бүхний хувьд айгүй чухал гэж магадгүй та түлхүүртэй ийм хүзүүний зүйлд зүүдэг ч юм уу эсвэл сайхан түлхүүрээ алга болгосон ч юм уу нэг юм түлхүүртэй холбоотой мессеж гарч ирээд байна. Эсвэл ийм түлхүүр хөвлөөсөн ч юм уу эсвэл нэг шин түлхүүр гардаж авсан ч юм уу тиймэрхүү бас ойрын хугацаанд болсон байж магадгүй байгаа харагдаж байна. За сайхан хин нэгнээс харилцаагаа тасалсан байж магадгүй. Тэгээд таслахтаа бүр яг энэ хүн таны одоо хил хязгаарыг зөрчөөд танаас магадгүй нүрээ буруулсан, таныг хуурсан, мэхэлсэн аль эсвэл таньтай ямар нэгэн байдлаар зөв бусаар харьцсан тэрнээс болоод та угаасаа өөрөө маш зарчимч хүн учраас энэ харилцааг ерөөсөө эргэж харахгүйгээр шууд тасалсан. Тэгээ энэнд нь нөгөө хүн нь бас нэлээд шоконд орсон байж магадгүй. Таныг бүр ийм хариултал үзүүлнэ гэж бодоогүй байж магадгүй. Тэгээд та болохоор өөрөө угаасаа маш зарчимч хүн. Тийм arbiter гэдэг энэ хүзэр маань ч гэсэндээ таарч байгаа ерөнхийдөө ингээд яг одоо нэг юм өөрийн гэсэн хуйлуудтай өөрийн гэсэн зарчмуудтай тэгээд тэр зарчимд нь хүмүүс нийцэхгүй байх юм бол тэр хүмүүсийг та маш хурдан амьдралаасаа таслан одоо явуулдаг тавьж явуулдаг ийм төрлийн хүн байна. Иннээсээ улбаалаад бас жоохон хүмүүстэй нийцдэггүй байж магадгүй, олон найзгүй байж магадгүй. Тийм гэхдээ ажил төрлийнхээ талбар дээр болохоор зэрэг та бүхэн маань яг энэ нөгөө нэг зарчимч байдалтай эмх замбраатай энэ байдлаа ашиглаж чаддаг учраас үнэлэгдэж чаддаг аль эсвэл ирээдүйд чадах төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна. За энэ хэсэг хэрвээ танд үнэхээр сайн таарсан та сүүлийн үед өөрийгөө ялангуяа за миний энэ зарчим арай дэндүү хитрээд байгаа мó гэж бодож байгаа өөртөө жоохон эргэлзэж байгаа бол үнэхээр яг зөв группээ сонгосон байна. За хажуугаар нь оржсэн жижиг мэдээллүүд болохоор зэрэг түлхүүртэй холбоотой мессеж оржсэн хин нэгнээс харилцаа тасалсан аль эсвэл за ямар нэгэн байдлаар манлайлах буюу одоо хүмүүсийг удирдах ийм альбан тушаалд сайхан очсон эсвэл угаасаа байдаг ийм төрлийн хүмүүс бол зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. Окей. За одоо тэгвэл хэдүүлээ. Энергийн шалгалт дуслаа. Одоо та хоёрын дараагийн одоо таны тэр одоо ирэх тэр учрал ямар байх вэ? Та хоёрын энэ учрал ямархуу байдлаар өрнөх вэ гэдгийг харцгаая. За та хоёрын учрал ямархуу байх вэ? Өрнөл нь ямар байх вэ гэдгийг харсан байж байгаа. За нэг юм хэлхээ марч тэр нь юу гэхээр зэрэг би та хэдийнхээ хүзрүүдийг ингээд амар гой холиод ингээд байж хахад би уул нь бол ингээ 2-3 тарих хүзэр өөртөө бэлтцэнсэн байхгүй юу. Тэгээд одоо асуулт болгон дээр арай өөрөөрийг аавн юм эсвэл нэмэлт хэсэг дээрээ нөгөө хүзрөөрөө үзнэ энэ төр гэж бодож исэн боловч яг нэг хүзртөө л ингээ татагдаад байсан. Тэгээд нэг хүзрөөрөө та дихээ нээлттэй уншлагч дээр нэмэлт хэсэгч дээр яг холсон байгаа. Тэгээд энэчнээс надад яг ямар мэдээлэл орж ирсэн бэ гэхээр зэрэг таад маань маш үнэнч хүмүүс байдаг тий маш үнэнч хүмүүс ерөнхийдөө ингээд яг түрүүн одоо энерги шалгалтаар хэлсэн шүү дээ тий маш үнэнч тий одоо нэг хүнийхээ төлөө жинхэнэ ride or die гэдэг шиг тий яг нэг хүнийг сонгосон бол тэр хүнтэйгээ одоо ямар нэгэн асуудал гарлаа гэж бодоход тэрийг хамтраад давж туулахыг тий ойлголцохыг илүү сонгодог. Тэгээд яг таны нөгөө зарчмуудыг харин жинхнээсээ ингээд амар уландаа гიშгээд ингээд ах юм бол төвчж жагаад нэг л өдөр гинт шууд хамаг юмаа таслаад ерөөсө хизээж эргэж харахгүйгээр явж чаддаг төрлийн хүмүүс байгаа да. Тэрнээс биш маш үнэнч. Тэгэхээр надад үштэй охины орж ирж байгаа. Хажуугаар нь бас таад маань өөртөө арслангийн ордны нар сар мандалттай эсвэл сууртай байж магадгүй. Тийм суурн ялангуяа хэрвээ арслантай байх юм бол ер нь бол хүмүүс айгүй тийм байдаг амар тийм үнэнч байгаад байдаг тийм. За окей. За тэгэхээр та хоёрын таны дараагийн учрал за юуны түрүүнд Ace of Pentacles буюу зоосны тамга гарч ирж байна л та. Тэгэхээр энэ ч надад юу харагдаж байна вэ гэхээр зэрэг энэ харилцаа бол хамгийн багтаа ер нь 1 жил үргэлжлэх нийлэн тогтвортой харилцаа байх болно гэж харагдаж байна. За гэтээ маш удаан өрнөлттэй байж магадгүй тий дөнгөж танилцаад тэгчээд ингээд бие биенлүүгээ мессеж бичээд эсвэл ингээд нэг юм болцоонд явж өгөхгүй жоохон удах магадлалтай. Гэхдээ энэ нь зүгээр яагаад гэвэл яг одоо энэ харилцааны фундамент суурийг зөв тавьж өгч байгаа гэсэн хитрхи амар яарч шууд ингээд нэг гэрт орох гэхээсээ илүү ингээд
баг багаар бие биентэйгээ танилцах, те баг багаар бие биен лөө алхамаар ойртох төрлийн хүмүүс байна. За 2 дахь үзэр болохоор зэрэг 4 саваа гарч ирсэн байна. За тийм байна. 4 саваа бол маш гоё хүзэр байдаг. 4 саваа уламжлалт хүзэртэй болохоор зэрэг ийм хормоор дүрслэгдсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүнтэйгээ ерөнхийдөө бол удаан хугацаанд бараг 20 хийх ч магадлалтай. Аль эсвэл та хоёр бас ингээ 20 хамт явах, найр майранд айгүй хамт явах те. Тэг гэр бүлийнхэнтэйгээ ямар ч үсэн танилцуулж байгаа гэж харагдаж байна. За 3 дахь үзэр болохоор зэрэг 2-ын сэлэм. За энэ харилцаа ер нь анханасаа хичнээн ингээд алхамаар бие биендээ алгуурханаар ойртох ч гэсэндээ ерөнхийдөө бол маш юм харилцаа анханасаа айгүй тодорхой байна. Нөгөө хүн чинь тэр таач тэр те ингээд бие биендээ ингээд дуртай байгаагаа те бие биендээгээ илүү танилцахыг хүсэж байгаагаа маш тодорхойгоор илэрхийлэх болно гэж харагдаж байна. Тэгээ ер нь ингээд тэр хүн таныг ингээд хүлээлгээл таныг ингээд амар тодорхойгүй байдалд оруулаад байхгүй ерөнхийдөө юмс нь айгүй тийм тодорхой илэрхий байх болно гэж харагдаж байна. Анханасаа зорилго нь маш тодорхой байх болно. 2-ын сэлэм буруу харж гарч ирсэн маш сайн 2-ын сэлэм зөв хараа гараад ирэх юм бол харин ингээд юмс айгүй тодорхойгүй байгааг илэрхийлдэг байхгүй. Тэгээд таны зүгээс бас ингээд яг одоогоор ингээд хайрын амьдрал амар бүрхэг санагдаад байгаа гэж магадгүй одоо зүрх мөрхөө шахлуулсан ч юм уу те ингээд түрүүн энерги шалгалтын дээр бол яалтчгүй хин нэгэнд айгүй тийм одоо betrayed гэж нэрлэдэг шүү дээ. Хин одоо уралт мэдэрсэн гэж харагдаад байгаа хгүй. Тэгээ тэр мөрнөөс болоод ингээд ерөнхийдөө жоохон айцтай те ирээдүйд би ер нь хүнтэй уулзах юм уу, ер нь хүнтэй хандлах юм уу гэдэг дээр маш их санаа зовж исэн. Тэгээ тэр санаа зовнол энэ хүнтэй уулзснаар бол нэлээд тайлагдана гэж харагдаж байна. За сүүлийн хүзрээ татаж харъя. За Star хүзэр одны үзэр гарч ирсэн маань. За одны үзэр болохоор зэрэг итгэл найдрын хүзэр байдаг. Тэгэхээр энэ хүн танд маш их итгэл найдварыг төрүүлэх болно. Ер нь энэ хүнтэйгээ та уулзраад за энэ хүн баг миний хүн мөндөө гэж бодно гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн чинь таны хүн бараг л мөн байна гэж харагдаж байна. Энэ хүнтэйгээ удаан харилцах боломжтой. Та хоёр цаашдаа хамтарч ажиллах боломжтой. Бүр удаан хугацаанд шүү дээ, тэ. Эхэндээ бол нөгөө нэг мэдээж яриг хайрынхаа, таталцлынхаа тэр энергийг одоо газардуулж аавн, тэ. Яг нэг юм одоо тал болоод ингэж эхэлнэ. Тэгээ яваандаа найзууд болно. Найзууд болсны дараа та хоёр бас хамтарч ажиллах төрлийн хүмүүс байж магадгүй. Тэгээ дээрэс нь 20 мянга гарч ирсэн. Тэгээ Star хүзэр буюу одны үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ учрал бол нэлээд том учрал байх болно. Зүгээр нэг те түр хугацааны situationship ч юм уу, түр хугацааны одоо үерхэл гэхээсээ илүү удаан үргэлжлэх боломжтой ийм харилцаа байна гэж харагдаж байна. Мэдээж хэрэг олон өөр нөхцөл байдал те хүчин зүйлсүүд бол нөлөөлнө. Гэхдээ одоо яг энэ зүйл эхэлж хат энэ учрлын эхлэл үеэр бол та яг яалтчгүй энэ харилцаа удаан үргэлжилж болох харилцаа юм байна да. Энэ хүн те надад ингээд яг чин зүрхээ зориулж чадаж магадгүй хүн юм байна да гэж бодогдох болно гэж харагдаж байна. Яг л энэ хүн анханасаа танд ингээд тэг би зүгээр л нэг юм цаг нөхцөөж хүнтэй одоо танилцмааргүй байна гэдгээ илэрхийлж магадгүй. Ер нь бол би ирээдүйн эхнэрээ ирээдүйн нөхрөө хайж байгаа гэдгээ танд илэрхийлж магадгүй. Тийм учраас анханасаа та хоёр бие биентэйгээ харилцахдаа маш юм газардлагтай, логиктой, айгу ухаантайгаар ажиллах болно. Ингээд нэг лүгээ бүр хитрхийн ингээл нэг юм сохтож дуурлаад, учир зүггүй ингээл дээшээ доошоо болоод ах гэхээсээ илүү юмс яг ингээд тодорхой явагдах болно те. Эхлээд хэд удаа болцоонд одоо хамтдаа явж үзээд дараа нь ингээд одоо арай илүү татн болоод те би биенийхээрээ очиж мочоод гэдэг ч юм уу тэгж байгаа найзуудтайгаа танилцуулаад дараа нь гэрийнхэнтэйгээ танилцуулаад гэд ингээд ерөнхийдөө бол та хоёулаа хоёр талаасаа ингээд зүгээр л нэг юм зугаа гарах биш зүгээр л нэг юм туршлага хуримтлуулах гэхээсээ илүү удаан хугацааны хайрыг эрэлхийлж байх болно. Тэгээ тэр талаараа айгуу гоо нэгдэж чадна гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол харьцангуй хурдан хугацаанд хормын талаар ярьж эхлэх болно. Тийм ингээд одоо хүнтэй суух те одоо хурим найр хийх юм уу ер нь ингээд гэр бүлийн амьдрал ямар байх ёстой гэж боддгоо те хүүхэдтэй болно гэж боддог үгүй юу гэх мэтчлэн ийм нэг юм айгуу тийм нэг юм хал үдсэн цэрэг шиг та хоёр бие бинтэйгээ танилцсна гэж харагдаж байгаа байхгүй. Учирч та хоёрын өрнөл тэгж өрнө гэж харагдаж байна. Тэрнээс биш за харж агаад бол юм бол гэсэн тийм ерөөсөө байхгүй те. Үнэхээр удаан хугацаанд нэг ойлгоод нэг нэгнтэйгээ гой хамжаад ингэж явж чадах юм бол хоёлаа ер нь бол яг ингээд те
удаан хугацаанд одоо суух хүнээ хайж байгаа шүү гэдэг харилцан ойлголцол бол маш хангалттай байж чадна гэж харагдаж байна. Окей. За одоо хэдүүлээ болохоор зэрэг таны учрах тэр хүний гадаад төрх болон зан төлөв нь ямар байх вэ гэдгийг харцгаая. За энэ хүний гадаад төрх зан төлөв нь ямар байх вэ? За Ace of Wands гарч ирсэн байна. За энэ хүн бол амьдралын маш идэвхтэй хүн байх болно гэж харагдаж байна. Маш их амьдралын идэвхтэй хүн байх болно. Ер нь адал явдал дуртай, ийш тийшээ гадуур дотор явах дуртай, дасгал хөдөлгөөн хийх дуртай, гадуур ер нь цагийг өнгөрүүлэх дуртай, уулын спорт, уулын алхалт малхалтанд аягүй дуртай тийм хүн байх болно гэж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө энэ хүн биш дээ те. За жинлүүрийн нар сар мандалттай байж магадгүй, хоньны ордны нар сар мандалттай бас байж магадгүй байгаа харагдаж байна. Гал эрчим нэлээд өндөртэй хүн байх болно. Тэгээ ер нь ингээд нэг юм ингээд авахыг хүсэх юм бол тэрнийхээ төлөө нэлээд явж чаддаг төрлийн хүн байх болно. Алхмууд авдаг. Тэ ер нь энэ хүний гол одоо амьдралын мото тэ амьдралын одоо мантра нь юу вэ гэхэлэр зэрэг хэрвээ хийхийг хүсэж байгаа бол шууд хий гэдэг тийм одоо мантратай хүн байх болно. Энэ хүнд ямар нэгэн гоё санагдах юм бол шууд тэр зүйлийнхээ төлөө үйл хөдлөл авч эхэлдэг хүн байх болно. Энэ нь тань дээр ч гэсэндээ илэрх болно. Энэ хүн төрүүлж тань руу үйл хөдлөл хийх болно. Тэгээд би чамайг сонирхож байна хоёлаа тэ болцоонд явъя гэдэг ч юм уу. Тань руу төрүүлж мессеж өчнө гэдэг ч юм уу. Тэгээд яг л энэ хүн угаасаа өөрт нь ямар нэгэн зүйл таалагдах юм бол тэрнийхээ төлөө шууд явдаг төрлийн хүн байна гэж харагдаж байна. За The Hanged Man буруу харж гарч ирсэн байна. Тийм энэ хүн хүлээх дургу. Ер нь жоохон тавтаргүй байж магадгүй. Жоохон тавтаргүй хүн байж магадгүй. Байсгээл нэг тийшээ гарч гүмээр санагдаад байдаг те. Байсгээл нэг тийшээ ямаар санагдаад байдаг. Энэ хүн бас айгүй олон тийшээ нүүж суудаг төрлийн хүн байж магадгүй. Гадаад дотоод руу нэлээд их явдаг, аялал маялаар явах туртай хүн байж магадгүй. За тэгээ бодохоор зэрэг бас нумын ордны нар сар мандалт байж магадгүй байгаа харагдаж байна. За дараагийн хүзэр 6-гийн зоос. За энэ хүн нэлээд өглөгч хүн байх болно. Хүмүүст амар тийм туслах дуртай. Ер нь ингээд те гэрийнхэн мэрийнхэндээ эсвэл одоо найз нөхөддөө ийш тийшээ явж туслах дуртай. Одоо надад яг ямар одоо зан төрх орж ирээд байна вэ гэхэлэр зэрэг ингээд өдөр болгоо нэг юм хийх юм амар ихтэй хүн байдаг гэж харагдаж байна те. Тэгэл тэрний тэр тэгж байгаа, тэрийг очиж тосож авах хэвээр те. Тим юм хөргөж өгөх хэвээр тэг ингэн гээд тиймэрхүү юм нэлээд хийдэг төрлийн хүн байна. Тийм. За тэгээ энэ нь зарим хүнд таалагдаа, зарим хүнд таалагдахгүй байх. Гэхдээ ер нь бол нэлээд юм хөдөлгөөнтэй одоо нэлээд юм овсгоотой гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү төрлийн хүн байна. Тэгээд энэчнээс харж байхад бол бас нэлээд юм гадагшаага чиглэлийн нэрхтээ extrovert хүн байх баха. Та өөрөө introvert байж магадгүй. Энерги шалгалтаар надад илүү introvert мэдрэмж төрсэн. Энэ хүн ч болохоор зэрэг илүү extrovert байх болно гэж харагдаж байна. Тэгээ нэлээд өглөгч хүн байх болно. Бусдад ер нь бол гар харамлаад байдаггүй, гар татаад байдаггүй те хүмүүст бэлэг мэлэг сэлтмэлт авч өгөх айгу дуртай. Тим төрлийн хүн байна гэж харагдаж байна. За 4-ийн аяг гарч ирсэн. Тэгээ энэ хүн айгу уйдамтгай хүн байна. Айгу амархан юмнаас уйдчихдаг. Ерөнхийдөө л ингээд нэг хэвэндээ байгаад байх айгу дургу байсгээл ингээд ийш тийшээ өөр шинэ юм ингээд сонирхож үзээл, шинэ хобби сонирхож үзээл, наашаа цаашаа ингээд явж үзээл, тэ аяллаар гараал ингээх туртай. Тэгэхээр энэчнээс надад яхаа орж ирж байгаа мэдээллийн үгээр таныг дагуулад энэ хүн айгүй хийш тийшээ явж магадгүй. Тэ энэ хүнтэй байхад бол уйтгартай байх боломжгүй байх болно. Яагаад вэ гэхээр зэрэг энэ хүн жоохон удаад ирэхээр зэрэг л ямар нэг юм хиймээр санагдаад шууд тэгэл гараа авчдаг төрлийн хүн байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас таныг айгүй их гадуур дотор дагуулж явна тэ та хоёр янз бүрийн шин юм айгүй их туршиж магадгүй, шинэ ресторан орох, шинэ спорт туршиж үзэх тэ шинэ газруудаар аялах гэх мэтчлэн тиймэрхүү юмдаа энэ хүн өөрөө маш дуртай байх болно. Тэгээ тийм учраас таныг дагуулад ингээд иш тийш айгүй их явах болно гэж харагдаж байна. Тэгээ тийм учраас таны зүгээс болохоор зэрэг хэрвээ ингээд одоо энэ хүн айгүй их юм сэдэж байгаа шүү дээ. Тэрэнд нь дандаа үгүй гэж хэлээд тах юм бол энэ хүн танаас маш амархан уйдах болно гэж харагдаж байна. Ер нь бол. За окей. За одоо дараагийнхаа мэдээлэл рүү орцгоё. Та хоёр хизээ учрах вэ? За та хоёр хизээ учрах вэ гэж асуухад эхлээд болохоор Sun of Wands гарч ирж байна. За тэгэхээр та хоёр яг нэг юм зуны уйлралд учрах магадлал маш өндөр. Надад ягаад ч юм бэ 7 дугаар сар гэж орж ирлээ. Ер нь ийм 100 айгуу тийм нартай үеэр учрах магадлалтай.
Тэгээд хэрвээ та өөрөө спортод амар сонирхолтой бол бас ийм спортын шоумаар энэ хүнтэй танилцаж магадгүй, ямар нэгэн спорт хамт хийх мэх ч юм уу тиймэрхүү байдлаар танилцах магадлалтай. Эсвэл та хоёр танилцлаа гэж бодоход хамтдаа ингээд спортоор хичээллэх ч юм уу тэгж бүр илүү татнасах боломжтой байгаа гэж харагдаж байна. Ямар ч үсэн нэг юм 100 тэгээд юм халуун надад нэг юм жоохон хөлс мүлс ингээд хөлөрсөн бие мий санаанд ороод байна. Тэг айгу тийм нартай өдрүүдээр танилцах магадлалтай. За дараагийн мессежийг авъя. 9 сэлэм зүг харж гарч ирсэн байна. За та хоёр уулзрах үеэр та эсвэл нөгөө хүн чинь маш их юм юутай байх болно. Одоо стресс өндөртэй байх үеэрээ уулзж байна. Таны хувьд бас ийм амар стресс өндөртэй шүн жоохон ойр мойр хөрөхгүй байх нэг тиймэрхүү амьдралынхаа мөчлөгдөр тааралдах болно. Энэ хүнтэйгээ уулзрах болно гэж харагдаж байна. Тийм хүнтэйгээ уулзснаар тэгээд та хоёрын одоо энэ стрессийн хэмжээ айгу багасна. Яагаад ч юм бэ та хоёр бие биенийхээ амралт байх болно гэж надад санагдаад байна. Одоо та хоёр ингээ уулзраад уулзсны дараа бол яг уулзах үеэрээ ингээд энэ стрессүүдээ мартаад тэгээд яг энэ хүнийхээ хажууд ингээд унтахад хамаагүй гоё сайн амарч чаддаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бас айгу чухал ах болно. За дараа нь болохоор зэрэг 6-гийн саваа гарч ирсэн байна. За интернетээр бас танилцаж магадгүй байгаа гэж харагдаж байна. Интернетээр танилцаж магадгүй нэг нэгнийхээ эсвэл энэ хүн чинь таны инстаграмыг олох ч юм уу, та энэ хүний инстаграмыг олох ч юм уу, эсвэл ингээд нэг юм mutual friends Facebook дээр тэгж гарч ирдэ штэ тий. Энэ хүн таны таньдаг хүнийг таньдаг, эсвэл Facebook дээр таны таньдаг хүнтэй найз тэгж байгаа таныг ингээд тань руу найз өгсөлтөй олж маглаад ингээд танилцаж бас магадгүй байгаа харагдаж байна. Тийм. За тэгээд яг хизээвэ гэж асуухад ерөнхийдөө болвол маш одоогоос нэг бол 100 заяа одоо 900 та хизээ үзэж байгаагаас үл хамааран ямар ч байсан яг хэрвээ та 100 үзэж байгаа бол энэ 100-да хэрвээ та намар үзэж байгаа бол 900 ч юм уу тий. Нэг тиймэрхүү ямар ч байсан 100-ны үйлрэл та хоёрын хувьд айгүй чухал байх болно гэж харагдаад байгаа. За тэгээд заримынх нь хувьд болохоор зэрэг ерөнхийдөө саваа болон сэлэм гарч ирж байна гэхэлэр зэрэг энэ харилцаа айгу хурдан орж ирж байна. Тийм. 6-7 хоног. За ёо 6-7 хоног. Заримынх нь хувьд болохоор зэрэг бүр 9 хоногийн дотор болж магадгүй. 9-өөс 6-7 хоногийн хооронд уулзч магадгүй. Аль эсвэл 100 учирч магадгүй харагдаж байна. Яг одоо энэ видео үзэж байгаагаас 9 хоногоос 6-7 хоногийн хооронд аль эсвэл 900 учрах болно гэж харагдаж байна манайхаа. За дараагийн асуулт болохоор зэрэг учирсны дараах та хоёрын харилцаа хэр байх вэ гэдгийг асууж гисэн байгаа. За энэ дээр би 2 oracle хүзэр татсан байгаа. За мөн 3 тариа хүзэр татсан байгаа. За эхнийхээ oracle хүзрийг нээж харъя. За энэ харилцаа бол маш ийм учирсныхаа дараа бол маш олон зүйлийг таныг бас одоо тавьж оруулахыг шаардах тий. Ялангуяа хэрвээ энэ дунд жоохон одоо хайрын харилцаан дээр токсик зан гаргадаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм таны зүгээс бас гаргадаг, хийдэг бол тэдгээрийгээ ерөнхийдөө болохыг энэ хүн чинь танаас бол маш хүчтэйгээр шаардах болно. Жишээлх юм бол жоохон хүнээс ингээд одоо хүнээр гүйлэх гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү нэг жоохон манипуляцийн арга өөртөө мэдгүйгээр хийгээд байдаг мэдэг бол тэрийг чинь энэ хүн бол танд аягүй харуулж өгөх болно. Тэгээ тийм зүйлсүүдэд таныг болоосоо тий болооч болохгүй бол ингээд болохгүй гэдгийг бол танд шууд мэдрүүлэх болно гэж харагдаж байна. За дараагийн хүзрийг татаж харъя. Дараагийн хүзэр болохоор зэрэг Heart with a key. За тийм ямар ч үсэн энэ харилцаа тийм хардаа энэ meeting the one гэж аахгүй. Үнэхээр яг ингээд та одоо би үнэхээр энэ хүний олчихсан юм байна. Өөрийнхөө хүнийг би олчихлоо гэсэн айгуу тийм итгэл бол маш өндөр байх болно. Өөрөө ирэхгүй та зүрхээ баг багаар ингээд нээж өгөх болно. За тэгээд та хоёрын харилцаанд ер нь энэ түлхүүрийн тэмдэгт бас айгуу чухал байж магадгүй. Түлхүүрийн тэмдэгт айгуу чухал байж магадгүй гэж харагдаж байна тийм. Тэр хүн чинь танд ийм түлхүүр мөлхүүртэй бугуувч ч юм уу тиймэрхүү хүмүүс авч өгч магадгүй. За тариа хүзрөө нээж харъя. Эхний хүзэр болохоор зэрэг тавар буруу харж гарч ирсэн байна. За энэ кофентэй бол яг шууд харилцаж байгаа хүзэр байна. За дараагийнх нь болохоор зэрэг 3-ын зоос буруу харж гарч ирсэн байна. За тэгээд
5-ын зоос зөв харж гарч ирсэн байна. За ерөнхийдөө бол яг учирсны дараахан бол та хоёрын хувьд бол бас шууд те ингээл амар бүх зүйл амар дардан байгаа л бүх зүйл сайхан аз жаргалтай байна гэсэн үг биш. Энэ хүнтэйгээ үнэхээр ингээ хамтрий те угаасаа ер нь те бүх харилцаанууд л тийм байдаг шүү дээ. Хин нэгэнтэй хамтрий те хин нэгэнтэй ингээ хамт амьдралаа зохио гэх юм бол зөндөө их янз бүрийн асуудлуудыг давж туулах шаардлага гардаг. Тэгээ та хоёрын хувьд тэр нь юу байх вэ гэхээр зэрэг нэгдүгээр яг нэг юм одоо таны зүгээс биш үү харилцаан дээр гаргадаг нэг юм янз бүрийн жоохон онцгой зангууд байгаа ташуугаан. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ерөөсө хүнтэй ингээ хамтарч ажиллаж чаддаггүй энэчнээс надад шууд юу орж ирээд байна гэхээр зэрэг ингээ харилцаан дээр ярилцах гэхээсээ илүү уурлахаараа зэрэгтэй эсвэл тэр хүн таны ингээд одоо дургуйч хүрхчлээ те таны гомдоох юм хийчлээ гэж бодоход ярилцах гэхээсээ илүү та араасаа гүйлэх гэдэг аль эсвэл ингээд чимээгүй болчдөг те ерөөсө хамтарч ажиллахгүй гэд ингээ гүрийчдэг те. Тэгээ яг юу буруу хийсэн бэ гэдгийг нөгөө хүндээ тайлбарлаж өгдөггүй зүгээр яг ингээ өөрийнхөө зүтгэх гэдэг талтай энийг ерөөсөө ингээд дуусгар болохгүй бол та хоёрын харилцаа айгу хурдан нурж унах магадлалтай байгаа харагдаж байна. Тэ 5-ын зоос болохоор зэрэг ерөнхийдөө юмс дутуу байгаа гэд нөгөө хүний айгу тийм өөртөө ихтгэлгүй болох гээд ингээд иж магадгүй. Тэгээ тийм учраас таны зүгээс бол хийх ёстой юм гэх юм бол ялцчгүй энэ харилцаанд орсны дараа үнэхээр өөрийнхөө те за бүгдээрээ шудраг байцгаа өөрсдөө шудраг байцгаа хүн болгон тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр одоо өөрийн мэдлгүй токсик зан гаргадаг хортой зан гаргаад байдаг. Тэгээ тэрийгээ ерөнхийдөө бол таныг болохыг бол энэ хүн чинь шаардна. Тэгээд хэрвээ тэг чадахгүй бол энэ харилцаа ерөнхийдөө дуусгар болох бас магадлалтай гэдгийг бол сануулад байна сохиосууд нь. Тийм учраас нэгэн тал ингээ хүнтэй гой хайрын харилцаа үүсгээд тэ хамтраад ингээд явъя гэж байгаа бол хоёр талаасаа хоёулаа хичээх хэрэгтэй. Тэгээ нөгөө хүний талаас болохоор зэрэг уул нь бол хичээн зүтгэл бол нэлээд байх болно гэж харагдаад байгаа байхгүй. Манай нэгдүгээр группийнхний зүгээс болохоор зэрэг жоохон гүрийхтэй байдаг талтай. Тэ жоохон ууралчсан бол шууд блок хийдэг. Эсвэл ингээд одоо араасаа гүйлэх гээд тэ энэ намайг сайн гуйх ёстой, энэ намайг энэ өөрөө ингээд одоо буруугаа ойлгоод тэ тэгээ намайг сайн гуйх ёстой, надаас уучлалт гуйх ёстой энэ төргээд бодоод идэг. Тэгэнгუთ нөгөө хүн нь болохоор зэрэг яг үнэндээ яг юу хийсэн буруу тэгээд яаж тантай харьцаа мэдгүй. Яг тэгвэл та болохоор зэрэг шууд ингээд цаашаа харчдаг. Ерөөсөө ямар ч юм хамтрах тийм юм байхгүй болчдөг. Тэгэнгუთ энэ хүн яах ёстойгоо мэдхээ болчдөг тэ. Тэггээд байдаг тал бас байгаад байна. Тэгэхээр яг ийм хоёр зүг рүү одоо энэ харилцаа явах боломжтой байгаа харагдаж байгаа хгүй. Ирээдүйд угаасаа бүр ингээд шууд бүр ийм бичигдсэн юм байдаггүй те. Тухайн нөхцөл байдал те таны өөрийн одоо гаргаж байгаа зан авир мавир гэдэг иймнээс бас шалтгаалаад ингээд өөр тийшээ задрах боломжтой байдаг. Тэгээд тэнгууд энэ хүн чинь болохоор зэрэг танаас юу хүсэж байгаа гэхээр зэрэг ер нь бол энэ одоо нөгөө хитрхи амар зарчимж байдлаа энэ хүн дээр бол жоохон суллаж өгөхгүй бол айгүй хурдан энэ харилцаа дуусах магадлалтай гэж харагдаад байгаа байхгүй. Айгүй тийм гоё ингээд цэцэглэх боломжтой байсан зүйлийг хитрхи юм чанга байгаад тэгээ чангатаа хүн чанга байж болно. Гэхдээ ингээд нэг юм жоохон наантай цаантай за ингэсэн болохоор чинь тэгсэн юм аа ингэсэн юм аа гэдэг мэдээ ярилцдаг байхгүй бол зүгээр л ингээд яасан мэдэгдэхгүй алан болчиход байгаа юм бол нөгөө хүн чинь бол айгүй хурдан бууж өгнө гэж харагдаж байгаа байхгүй. За ийм байна манайха. Окей. За ерөнхийдөө бол ингээд одоо нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Таадэд маань таалагдсан бах таарсан байх гэж найдаж байна. Хэрвээ үнэхээр танд ялангуяа энергийн шалгалт хэсэг таарсан. За энэ тэгээд таны бас тодорхой хэмжээнд манифест хийж байгаа, таны одоо хүсэж байгаа ийм хүмүүс байгаа бол нэмэлт хэсгийг аваад үзэхэд бас гэмгүй. Нэмэлт хэсгээр болохоор зэрэг за тэр хүнийг яг таних онцгой тэмдэг. За та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэхийг за мөн дээрээс нь таны яг одоогийн байгаа хайрын үйлрэл чинь юу вэ? Тэ таны хайрын одоо тал дээрх энэ сэтгэл хөдлөлтэй энерги ямар байгаа вэ? Блокууд байна уу гэдгийг харна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг таны зүгээс яг одооноос авч болох алхам юу байгаа вэ? Тэ хайрынхаа амьдралыг илүү гоо нээлттэй болгож өгөхийн тулд тэ энэ хүний өөртөө илүү хурдан дуудахын тулд ямар алхмууд авбал зүгээр вэ? Цохилтой вэ гэдгийг сахиусуудаас нь асууж өгөх байгаа. За нэмэлт хэсэг мэдээж яриг заавал авах шаардлага бол байдаггүй тийм ээ. Энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл байж чадна. За гэхдээ хэрвээ үнэхээр танд таарсан, танд гой санагдаж байгаа бол нэмэлт хэсгээс бас хөрх мэдээлэлүүд орж ирдэг байж байгаа.
За ингээд та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. Хэдүүлээ дараахаа бичлэг олсоо бүгдээрээ баяр таа. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтай морил. За та бүхнийхээ дараагийн учрлын талаарх мэдээллийг авахд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээжийн хэрэг энергийнхээ шалгалтыг хийх болно. За юуны төрөнд таад маань энэ хүзрийг сонгосон байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Wonder гэдэг энэ хүзэр болохоор зэрэг ер нь нэлээд гадаалын авдалд гарч байгаа хүнийг илэрхийлдэг юм хүзэр гэж байгаа. Тэгээ шүн ингээд гарсан тэргэл сартаа үед гарсан. Тэгэхээр ерөнхийдөө бол манай 2 дугаар группийн дараагийнхаа учрлыг бас хүлээж авахыг нэлээд хүсэж байгаа байхаа гэж харагдаж байна. Нэлээд хүсэж байгаа. Тэгээд ер нь жоохон гадаалын авдалтай магадгүй хайрыг хүсэж байгаа байж магадгүй. Тэгээ бүр амар тогтун гэхээсээ илүү магадгүй та айгу романтик тийм хайрыг хүсэж байгаа ч юм уу тиймэрхүү байж магадгүй байгаа харагдаж байна. За энерги шалгалтаа хийцгээе. Эхний хүзэр болохоор зэрэг Father of Pentacles, за 2 дугаар хүзэр болохоор зэрэг Chariot, за 3 дугаар хүзэр болохоор зэрэг Son of Swords буруу харж гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг хэрвээ та ер нь бол нэлээд ийм чинээлэг төрлийн өөрөө байх дуртай. Ер нь ингээд ийм чинээлэг юмд айгу дуртай тий. Мөнгөтэй хангалуун байдалд маш их дуртай. Тэрийг айгу чухал гэж бодож байгаа. Тий. Ялангуяа таны хайрын амьдралд энэ чухал гэж бодож байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг ерөнхийдөө нэлээд ийм одоо ханхуугаа хүлээж байгаа гэх юм уу тий. Яг өөртөө тохирсон яг нэг тийм за шуудхан хэлэх юм бол нэг ийм жоохон цагаан морьтой ханхуу хүлээгээд байгаа хүмүүс байж магадгүй. Тий таныг ингээд одоо байгаа байдлаас чинь илүү гоё болгохыг хүсэж байгаа. Энэ хүний өсөндөө таныг ирээд авраасаа гэж хүсэж байгаа тий. Та өөрөө болохоор зэрэг эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй юм нэг юм цайзан дээр байгаа гүн шигтэй тэгээд хурж ирээд ингээд одоо луутай тулалдаа намайг авраасаа гэд. Яг тиймэрхүү энерги талаасаа тэгж хүсээд байгаа гэж харагдаж байна. За тэгээ нөгөө талаас болохоор зэрэг хэдүүлээ хүмүүсийн хил амнаас жоохон айдаг төрлийн хүмүүс байж магадгүй. Хүмүүсийн хил амнаас айдаг. Тэгсэн хэрнээ өөрөө бас хил аманд жоохон ингээд татагдаад байдаг. Эсвэл таны амьдралд ер нь юм хил ам жоохон ихтэй байгаад байдаг гэж магадгүй байгаа харагдаж байна. Тийм таалахаар зэрэг ер нь бусадтай ер нь нэлээд юм яриа өрнүүлэх дуртай. Тэгээд яалтчгүй тэр нь яаж хийж байгаа бусад хүмүүсийн талаар болцоод байдаг. Та тэрэндээ өөрөө дуртай ч магадгүй дургуйч байгаа байж магадгүй. Гэтэ ямар ч гэсэн тийм юм болоод байдаг гэж харагдаж байна. Би та дээрээс шүүж байгаа юм биш шүү. Хүмүүс ингээл хил аманд дургу мургу тэ энэ тэрэг гэл ярьдаг. Би бол ерөөсөө тэгэж боддоггүй. Ер нь бол хүмүүс бусдын талаар ярилцгаан зүгээр мэдээлэл солилцож байгаа тий. Тийм байдаг гэж үздэг. Одоо заавал муулах гэдэг аадаа биш те. Тэгэхээр бас энэ хов живийг бол би тийм муу зүйл гэж бол ерөөсөө боддгоо төрлийн хүн. Тэгэхээр таад маань бас тийм хүмүүс байж магадгүй те. Ингээд ер нь жоохон gossip-тах дуртай ч юм. Тийм төрлийн хүмүүс байж магадгүй. Тэгээ нөгөө талаас болохоор зэрэг ер нь амар хөвгөлтэй байх дуртай, инээмтгийн хүн байж магадгүй, жоохон марцан те. Тэгээ ер нь ингээд инээдтэй байх, хүмүүсийг инээлгэх, өөрөө инээх бас айгүй чухал гэж боддог ийм төрлийн хүн байж магадгүй байгаа харагдаж байна. Тийм за тэгээд энэ Chariot дээр болохоор зэрэг надад ер нь бол юу шүү дээ те. Хэрвээ та яг одоогоор үнэхээр ингээд надад одоо зүгээр миний амьдралын бусад бүх талбарууд ингээд болоод байна те. Эсвэл танд чухал биш ээ. Надад хамгийн чухал зүйл нь бол ингээд ханилах хань хэрэгтэй. Эсвэл надад амар хос хэрэгтэй байна гэж үнэхээр их бодоод байгаа. Тэр нь бол яг гол энерги байгаа байхгүй. Тэгээд энэ Wanderer дээр ч гэсэндээ одоо ингээд эргээд харахад яг ингээд тэ нэг юм баатар таныг хурж ирээд ингээд авраасаа гэсэн ийм хүсэл нууцхан байгаа даа. Магадгүй та наана болохоор зэрэг тэргээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа байж магадгүй. Гэхдээ яг цаанаа болохоор зэрэг тэ яг ингээд нэг юм хантайл болчих юм бол, үерхэх хүнтэй л болчих юм бол, хостойл болчих юм бол таны амьдрал одоо өмнөхөөсөө хамаагүй илүү гоё болоод ирэх юм шиг ингээд танд өөрөө ирэхгүй санагдаад байгаа бол үнэхээр яг зөв группээ сонгосон байна гэж харагдаж байна. Энэчнээс бол надад яг үнэхээр хостой болохыг маш их чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Магадгүй бүр одоо хүсэх тусам хясаад байгаа юм шиг яг нэг ийм энергитэй болцсон явж байгаа хүмүүс илүү харагдаж байна. Тийм тэгээд ерөнхийдөө ингээд ирээдүйнхээ хосыг бодохдоо та маш юм төгсөөр сэтгэж байна л та тийм ингээд үзэсгэлэнтэй байх тийм магадгүй танаас өндөр байгаад эсвэл юм туранхай байх гэдэг ч юм эсвэл булчинлаг байх ч юм уу. Таны хувьд яг ингээд яг төгс хүн гэж ямар хүн яг тэрийгээ бүр маш их хүсэж байгаа хүлээж байгаа тий. Тэгээ тэр дунд нь бас энэ хүн чинь мөнгөтэй байх эсвэл амжилттай байх гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд орцсон явж байгаа байж магадгүй. Тэгээ яагаад ингэж хүсэж байна вэ гэхээр зэрэг зүгээр яг танд тийм хүн маш их дутагдаад байгаа гэж харагдаж байна.
За энэ энерги хэрвээ танд таарж байгаа бол та үнэхээр ялцчгүй зөв группээ сонгосон байна. За дахиад баталгаа болоод илүү нарийн бөгөөд жижиг деталуудыг ярих юм бол за энэ дундаас бол энэ жижиг деталууд дундаас нэг нь л таарахад хангалттай байдаг шүү. За таны хувьд үү шүү дээ те энэ за нэгдүгээрт үү шүү дээ те та сүүлийн үед тэр нөгөө морины тах байдаг шүү дээ те морины тах харсан аль эсвэл энэ видеог үзэж дуусаа тун удахгүй морины тах харах юм бол яг зөв группээ сонгосон байна гэсэн. Тийм морины тах айгу орж ирээд байна. Нэг айлд орсон ч ингээ морины тах хүлэгцэн байсан ч юм уу. Аль эсвэл та морины тахны талаарх тийм мэдээлэл сайхан сонссон ч юм уу. Тиймэрхүү байж магадгүй уншсан ч юм уу те. За нөгөөтэйгөр болохоор зэрэг та өөрөө бас яг ажил карьер дээрээ маш их анхаарал хандуулж байгаа. Түүнийгээ дагаад сайхан бас ажлын талбар дээр эсвэл одоо орлого мөнгө төгрөг сурлагын талбар дээр сайхан мэдэгдэхүйц одоо ийм амжилт үзүүлсэн байх магадлалтай. Тэгээ тийм ч учраас бас өөртөө адилхан ийм амбицтай хүн хайгаад байгаа байж магадгүй. Яг гэвэл угаасаа ажил төрөл орлого те иймэрхүү зүйл таны хувьд маш чухал учраас. За нөгөөтэйгөр болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн шувуу заяа хурмост та хэдий эргүүлдээд байсан бол хэрэг ч юм уу ямар ч нэг юм ямар нэгэн шувуу таны одоо эргэн тойронд чинь маш их анхаарлыг чинь татсан бол та зургийг нь авсан ч юм уу эсвэл амар чанга дуурж байгааг сонссон ч юм уу те сүүлийн үед нэг ойрын хугацаанд тэгсэн бол бас зөв группээ сонгосон байна гэж үзэн. За та өөрөө угаасаа моринд айгу дуртай болвол мэдээж хэрэг зөв группээ сонгосон байна гэсэн үг. За хажуугаар нь мэдээж хэрэг энэ бугны те энэ хүзрийн маань зурган дээр байгаа буг болон бугны ивэр энэ зүйлүүд бас таны хувьд айгүй чухал эсвэл ямар нэгэн байдлаар онцгой байж магадгүй хэрвээ тийм бол зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. Хэрвээ та нумын ордны нар сар мандалтай бол зөв группээ сонгосон байна. Материйн ордны нар сар мандалтай бол бас зөв группээ сонгосон байна. За саяны хэлсэн энэ жижиг деталуудын аль нэг нь тантай таарахад болно гэсэн үг ээ. За хамгийн гол одоо цөм энерги нь болохоор зэрэг та одоо хин нэг маш их хүлээгээд байгаа тий. Үнэхээр тэр хин нэг онцгой хин нэгэнд очихыг маш их хүсэж байгаа. Хүсэхтэй сүүл рүүгээ тэр нь бүр хүсэл ингээ хясал болоод би яагаад хүнтэй очихгүй юм болоо энэ гэж бодоод энэ нь жоохон сөрөг энергитэй болчихсон явж байна. Сөрөг эрчимтэй болчихсон явж байна гэж харагдаж байна. За окей. За тэгвэл одоо хэдүүлээ таны дараагийн учрлын талаарх мэдээллийг авцгаая. За эхлээд хэдүүлээ та хоёр яг ямар хөө байдлаар учрах вэ те. Тэгээ та хоёрын учрлын өрнөл одоо love story те хайрын энэ зохиол гэж байдаг бол тэр нь ямар хөө байдлаар өрнөх вэ гэдгийг харж байгаа. За эхний үзэр болохоор зэрэг 5-ын зоос гарч ирсэн байна. За энэ бол яг саяны миний яриад байсан юм байгаа даахгүй таад маань сүүл рүүгээ ингээ би яагаад хүнтэй очихгүй байна те яагаад ингээд бүр хайрыг бүр дэндүү хүсээд сүүл рүүгээ тэр нь хүсэл гэхээс илүү хясал болцсон яваад байгаа гэж харагдаж байна. За Ace of Pentacles буюу зоосны тамга за 3-ын аяга за тэгэнгуутаа Lovers буюу дурлал тасууд хүзэр маань буруу харж гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг энэ таны дараагийн учрал болохоор зэрэг ямар ч байсан маш юм хөвгөлтэй. За тэгээд тэгсэн хэрнээ бас тогтвортой харилцаа бол байж чаднаа. Их удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай. Энэ хүнээсээ бүр хөөхөдтэй болох магадлалтай гэж орж ирж байна. Зоосны тамгаас бол одоо зөндөө олон мессежнүүд орж ирэх боломжтой. Гэхдээ надад яагаад ч юм бэ яг хөөхөд гэж орж ирлээ. Тэгэхээр энэ хүнээсээ хөөхөдтэй болох боломжтой гэж харагдаж байна. За тэгээд энэ хүнтэйгээ та маш их юм ярьдаг байх болно гэж харагдаж байна. Энэ хүн чинь тантай айгуу тийм одоо хөгжилтөх тал дээрээ тантай айгуу нийлцсэн хүн байх болно те. Тантай ингээ хөгжилдэж чаддаг. Та хоёр нийлээд амар нээлдэж чаддаг. Яг нэг юм одоо хэрээнүүд ингээ нэг өчр дээр суучаад амар чаваа гэлдэгдэн штэ те. Та хоёр нийлгээрээ яг нэг тиймэрхүү. Тэгээд энэ хүнтэйгээ та бас найзууд дундаасаа үерхэж магадгүй эсвэл найзын найз маягаар ингээд уулзаж магадгүй байгаа харагдаж байна. За гэхдээ энэ дээр болохоор зэрэг бас сөрөг энерги харагдаж байна. За тэр нь юу вэ гэхээр зэрэг 5-ын зас болон дурлал тасгал хузар маань буруу хараад гараад ирчихсэн байна. Анханасаа энэ харилцаанд та өөрөө ингээд хитрхи нөгөө нэг амар хүсэж ороод тэг бүр ингээд энэ хүнтэй л байх юмсан гэж бодоод ингээд тахаар зэрэг юу болох вэ гэхлээр зэрэг та энэ хүнийгээ хитрхи нэг юм байгаагаас нь илүү одоо төгс болгож хараад иж магадгүй. Төгсгөн гэж угаасаа байхгүй шүү дээ тий. Тэгээд хичнээн ингээд энэ хүнтэйгээ уулзраад гой байгаа ч гэсэндээ
та энэ хүнийгээ байгаагаас нь илүү өндрөөр үнэлэх гэж магадгүй. Тэр нь ямар учиртай гэхээр зэрэг та өөрөө хитрхи дутуугийн энергитэй яваад байгаа учраас хитрхи энэ зүйлийг дэндүү хүсээд сүүл рүүгээ энэ нь хясал болох гэдэг. Тэгээ энэ хүнтэйгээ учирч чадлаа, тэ хин нэгэнтэй учирч чадлаа тэгсэн ч гэсэндээ энергийн хувьд болохоор зэрэг яг 100% байж чадахгүй, бүрэн бүтэн байж чадахгүй байгаад байна. Тайван биш, айгуу тийм одоо за би жоохон муухаар хэлэх юм бол ямар тийм цангасан энергитэйгээр энэ хүнтэйгээ харилцаанд орох гэдэг гэсэн үг байхгүй. Тэгээ энэ нь өөрөө эргээд та хоёрын харилцаанд асуудал яваанда үүсгэж магадгүй байгаа харагдаж байна. Лаврс үзэр буруу арж гарч ирсэн байна. Тэгэхээр таны зүгээс энэ энергийг засаж өгөх хэрэгтэй ямар нэгэн байдлаар тий. За тэгээ энийг болохоор зэрэг би нэмэлт хэсэг дээр оруулж өгсөн байгаа. За яг энэ одоо дутуугийн энергитэй хаанаас юунаас гаралтай үүдэлтэй яагаад ийм байдал орчод байгаа вэ гэдгийг бол харж өгөх байгаа. Тийм. Гэхдээ ямар ч байсан ийм энерги бол энэ чинь яалтчгүй гарч ирж байна. Тэгэхээр жоохон болгоомжтой байх хэрэгтэй тий. Хүнийг хитрхи нэг юм төгс олгоод тий царай муутай байхад нь ингээд бараг л нүдэ онилгоод харах юм бол царайлаг харагдана. Мөнгөгүй байхад нь потенциал нь өндөр тий. Ингээд мөнгө цаашдаа мөнгөтэй болох боломжтой гэж боддог. Гэтэл яг үнэндээ болохоор нөгөө хүн чинь юм бицгүүч байх ч юм билүү те мэдэхгүй шүү дээ хүн дүнгэж танилцж байгаа үед. Тэгэхээр ингээд юу энэ чинээс хэлгээд байгаа болохоор яг одоогоор таны манифест хийж байгаа учрал болохоор зэрэг эерэг учрал байх боломжтой заяа. Эерэг учрал байх 100% боломжтой. Маш гоё одоо учрал байх боломжтой. Доктортой харилцаанд орох боломжтой. Хүүхэдтэй болох боломжтой. Гэхдээ таны яг одоогийн чинь энэ энерги нэг юм цангасан энергитэй хайраар цангасан ийм энерги энэ чигээрээ ингээд яваад орчих юм бол та энэ хүнээ яг зөв танихгүй байх эрсдэл байна. Тэгэхээр одоо яах нь анханасаа энэ нөгөө нэг хитрхи ийм өөрийгөө дутуу гэж мэдрээд байгаа. Би ингээ хайртаа л очихгүй бол хосгүй л бол би бол бүтэн биш гэж бодоод байгаа. Энэ шарахыг бол ер нь яаж хийж аваад ангааж өгөх хэрэгтэй байна гэж харагдчих шүү манайхан. За ийм мессеж орж ирлээ. За одоо хэдүүл болохоор зэрэг за тэр хүний таны одоо дараагийн учрлыг чинь тий тэр хүний төрх зан төлөв байдал нь ямар хөө байх вэ гэдгийг харцгаая. 3 үзэр татсан байгаа. За эхний үзэр болохоор зэрэг Ace of Cups гарч ирсэн байна. За гахалтай дараагийн үзэр болохоор 2-ын зоос. За тэгэнгуутаа 4-ийн аяг 3 орж гарч ирсэн байна. За энэ хүнтэй байхад бол үнэхээр уйдах завгүй байх болно. Ерөнхийдөө манайхаа би ингээд жоохон онцгүй мессеж одоо сонсогчдод өгөх дургүй л дээ. Гэхдээ нэгэнт ингээ хүзэр ингэж бууж ирж байгаа учраас би тааддээ зайлшгүй одоо юу яах шаардлагатай. Энийг уламжилж өгөх шаардлагатай. Яг энэ чигээр ингээд амар хүнээр ингээд дутуу гэж өөрийгөө мэдрээд те би ингээд хосгүй болвол хинж биш юмшээр өөрийгөө мэдрээд байгаа тохиолдолд та өөртөө ямар хүнийг дуудаад байна вэ гэхлээр зэрэг шийдвэр гаргаж чаддаггүй хүнийг дуудаад байна. Яг шийдвэр гаргаж чаддаггүй. Энэ хүн танд үнэхээр одоо амар амгалан байх заяа өгөхгүй заяа. Ингээд нэг ингээл амар гоё таныг хайраар булж байгаа л гинт ингээл алга болчдөг те гост хийдэг. Гинт ингээл буцаал гарч ирээд байдаг. Нэг ийм хүнийг та өөртөө яг одоогоор бол дуудаад байна. Тэгээ энэ нь танд юуг өгөөд байгаа, өгөхгүй юуг харуулах гээд байгаа вэ гэхлээр зэрэг заавал хостой байж чи бүрэн бүтэн байна гэсэн үг бишээ гэдгийг л танд илчилж өгөхийн тулд ийм хүн одоо та өөртөө манифест хийгээд байна гэсэн үг яг одоогийн байдлаар. Тэгээ энэ хүн болохоор зэрэг ингээл ерөөсөө таныг ерөөсөө үнэхээр үлмий дээр чи ингэж алхуулж те таныг ингээд нэгсэндээ жоохон манипуляц хийх гэдэг магадгүй те ерөөсөө та ингээл тайван байж чадахгүй. Ерөөсөө энэ хүн нөгөө хүн маань хаана явж байгаа бол хизээ над руу мессеж бичих бол те хизээ надад нэг юм хайртай гэж хэлэх бол сэтгэлтэй гэж хэлэх бол хизээ надтай уулзах бол уулзаад ямар хуу байх бол гэд энэ хүн яагаад вэ гэхээр зэрэг амар тийм хоёр тишээ савлаад байдаг төрлийн хүн байх болно гэж харагдаад байна. Тийм ихэндээ болохоор зэрэг ингээд үнэхээр те Ace of Cups ингээл одоо тань амар ингээл татагдж байгаагаа илэрхийлэл магадгүй та хоёр ингээл амар романтиклал те ингээл гадуур мадуур гоё алхаал гэсэн чинь ингээл амар гоё сар гараал ч юм уу нар гараал ч юм уу те одоо дулаахан ингээл янз бүр амар гоё романтик байж чадна гэж аахгүй ихэндээ тэгж жагаад сүүл рүүгээ яах вэ гэхлээр зэрэг энэ хүн чинь өөрөө ийм амар романтик хүн мөртлөө бас гинт ингээд одоо нөгөө нэг хүлэн хөрчдөг гэдэг шиг те ингээд cold feet те ингээд гинт амир сандарч мандраал би юу гэдэг байна энэ гэж өөрөө боддог
яг ийм төрлийн маахгүй энэ дотроо энэ хүн өөрөө айгүй зөрчилтэй байдаг төрлийн хүн гэсэн. Тэрнээсээ болоод таныг бас яг нэг тийм байдалд оруулах гэдэг магадгүй. За энэ хүний гадаад төрх нь болохоор зэрэг энэ хүн эмэгтэй хүн бол маш эмэгтэйлэг байх болно тий амар та одоо эмэгтэй хүн сонирхдаг бол энэ хүн маш эмэгтэйлэг тий урт үстэй өсгөдөө гутал өмсдөг нүрээ гой буддаг амар тийм уян налархаа зөөлөн дуутай тийм хүн байх болно. Хэрвээ эрэгтэй хүн бол эрэгтэйлэг гэхээсээ илүү нэг юм романтик төрлийн залуу байх болно тий ингээд үсээ ингээд нэг жоохон ургуул шанаа хүртлээ ургуулдаг ч юм уу тий тэгээд одоо нэг тийм аюу тийм романтик хувцалдаг гэхэлэр одоо юу гэдэг нэг жоохон нэг тийм гонж монж руу юм өмсдөг ч юм уу те. Гэхдээ тэрнийхээ амар донжиг олж чадсан. Ер нь бол амар тийм стилтэй. Өөрөнгөсөн амар тийм гоё онцгой стилтэй. Тэгээд царайлаг залуу байх болно. Эмэгтэй хүн ч гэсэндээ маш царайлаг эмэгтэй байх болно. Гэхдээ энэ хүн бас амар ажил ихтэй хүн байх болно. Маш их ажил ихтэй одоо наашид цаашаа ажил амьдралаа зохицуулах гэж нэлээд зовдөг төрлийн хүн байх болно. Тэгээ энэ хүн уйтгартай амар маш дургуун байх болно. Тэгээ тийм учраас биш үү те өөрөө ийм уйтгартай амар дургуун төрлийн хүн учраас бас ингээд таныг яг нэг тийм гэгэлзүүлээд байдаг байж магадгүй. Тэгээ тэр нь болохоор зэрэг сайн утгаасаа илүү жоохон муу талтай гэсэн үг. Яагаад вэ гэхэлэр зэрэг танд ингээл те гинт ингээл гарч ирээл амар би чам сайн би чам тайртай одоо яадаг чинь те хоёлаа ингээд гэжсэн аа гинт ингээд би ингээд одоо амар их ажилтаа болчлоо ч юм уу аль эсвэл би ингээд одоо өөрөө юу хийсэд байгаа мэдэхгүй болоод байна гэдэг өөрөө амар дотор эргэлздэг хүн байгаа даа байхгүй юу. Тэг гинт ингээ аагаад алга болчдөг. Тэгжээснэ эргээд таныг санаа танд холбог. Тэгээ нэг шуудхан хэлэхэд энэчнээс надад харахад бол таны дараагийн учралч жоохон situationship болох гээд байна гэсэн үг. Яг жинхэнэ relationship биш тэ. За жоохон онцгой юм хэлсэн бол уучлаарай манайхан. Гэхдээ яг одоогоор таны нөгөө нэг амар ийм цангасан энерги чинь ийм зүйл манифест хийгээд байна. Тэгээд одоо нөгөө шуудхан хэлэхгүй бол дандаа л ингээл нэг тийм эрээгөө ингээд насныхаа хантайгаа уулзрах чинь гэж хэлээд байх бол угаасаа хүзэр тэгж харуулахгүй байна. Үнэхээр хүзэр тэгж амар эрэг буулгах тохиолдлууд бол байдаг. Гэхдээ та хэд дээр бол харамсалтай энэ удаад бол тэгсэнгүй манайхан. Надад битээ гомдорой. За окей. За тэгэхээр зэрэг дараагийн асуулт болохоор би эхлээд хизээ учрах вэ гэдэг асуухаас өмнө та хоёр учсны дараах харилцаа ер нь удаан хугацаанд ямар болж өрнөх боломжтой вэ гэдгийг харъя гэж бодож байна. За тэхийн тулд 2 оракл үзэр татсан байгаа. Удаан хугацаанд тий за нэг жил мөлийн дараа ч юм уу тий ер нь ингээд яг тотносны дараа одоо honeymoon period буюу нөгөө бал сарын нэг тийм хайрандаа өмсөн романтик зүйлс дуусны дараа ямар байх вэ гэж харъя. За таны зүгээс болохоор зэрэг Golden Mirror буюу алтан тойл гэдэг хөзөр гарч ирсэн байна. За нөгөө хүн дээр болохоор зэрэг sunglasses буюу нүдний шил гарч ирсэн байна. За тариа хөзрүүдээ нээж харъя. Эхний хөзөр болохоор зэрэг за Daughter of Wands за сава хөзөр буруу гарч ирсэн байна. За 10-ийн зоос гарч ирсэн байна. Вау. За 6-гийн зоос гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг үү шүү дээ. Энд дээрээс надад маш тодорхой мессеж бол харагдаж байна. За нэг нь болохоор зэрэг жоохон араасаа гүйлгэн, нөгөөтг нь болохоор зэрэг араас нь нэлээд дагна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ нь та өөрөө байж магадгүй нөгөө хүн чинь байж магадгүй. За ямар ч үл байсан гэсэн нэг нь ингээд за одоо би өөртөө анхаарлаа хандуулъя те би өөрийгөө ингээ хайрлая гэж бодно. Нөгөөтг нь болохоор зэрэг одоо хүлээсэн байдалтай тий. Тэгэхээр яг шуудхан хэлгээд байна шүү дээ тий. Энэ нөхцөл байдал та хоёрын дунд ээлжлэн гэж надад харагдаж байна тий. Эхлээд болохоор зэрэг нөгөө хүн чинь ингээд алга болоод тэнгууд та яах вэ гэхээр зэрэг нөгөө сошиалыг ингээл тий. За Instagram дээрээ стори оруулж гинөө, Facebook дээрээ пост хийж гинөө, онлайн байна уу, актив байна уу гэж хараал таг хийсэн юмнуудыг ингээл орж сонирхож үзэл ингээл те нөгөө хүн нь болохоор зэрэг ингээд таныг амар их ингээ хайраар бөмбөгдөжсэн гин далга болж мал юм уу те тэгж агаад дараа нь та за бэли би ер нь одоо чамаас боллоо гэд тэнгууд нөгөө хүн чинь таныг ингээ стори хийж үзээд эхэлдэг гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм жоохон болох гээд гэсэн ингээл таныг ажиглаад хаана хинтээ юу хийж ийн гэл ингээ сторины төч налгаслахгүй үзэл ингээд хоорондоо ингээд нилээ ингэж тоглохоор байгаа харагдаж байгаа байхгүй. За гэхдээ
аль талаасаа хэрвээ үнэхээр одоо би бинийгээ сонгоод үнэхээр өөрөө өөртөө ажиллаад та болохоор зэрэг жишээлх юм бол би ингээд одоо хайргүйгээр эсвэл хосгүйгээр бол би хинж биш би аз жаргалтай бүрэн бүтэн амьдрч чадахгүй гэж боддог энэ бодлыг анханаас нь байхгүй болгоод ангаагаад за нөгөө хүн чинь болохоор зэрэг төрөөнийхээ тэр нэг юм юмнаас уйддаг байдал надад бол нөгөө хүн дээр болохоор зэрэг амар commitment issue гэж харагдаад байгаа байхгүй нэг хүндээ үнэнч байх гэхлээр зэрэг ингээд нэг юм боомлогдоод байгаа юм шиг санагдаад айгаад ундаг гинт ингээд өөр юм хиймэр санагдаад ажил дээрээ ч анхаарлаа хандуулмаар санагдаад заавал өөр хүмүүс гэж аим биш гэхдээ ингээд удаан хугацаа нэг юмн дээр ингээд доктортой сууж чаддаггүй тийм төрлийн хүмүүс байдаг штэ жоохон тих гээд байж магадгүй тэрийг ингээ ангаагаад за ингээд амар амгалан гэдэг чинь уйтгар гунаг биш юм байна гэдгийг ойлгох тэр шархаа ингээ ангааж чадах юм бол юу болох вэ гэхлээр зэрэг та хоёр удаан хугацаанд баян чинэлэг аз жаргалтай тэнцвэртэй харилцаанд орох боломжтой гэж харагдаж байна. За 10-ын зоос болохоор зэрэг уламжлалт хөзөр дээр маш чинэлэг хүм айлыг харуулдаг. Гэр бүлийг харуулдаг байхгүй ээж аав нохой хүүхэд одоо настай хүмүүс тэгээ энэ л болохоор зэрэг бүр юм өвлүүлж үлдэх хэмжээний одоо мөнгө төгрөгийг ярьдаг. За 6-гийн зоос болохоор зэрэг ийм одоо маш гоё юу балансыг тэнцвэрийг илэрхийлдэг өгөө аваад тэнцдэг ийм тэнцвэртэй энергийг илэрхийлдэг. За гэхдээ энэ зүйлс яаж одоо биелээ олох боломжтой байх вэ гэхлээр зэрэг та хоёр энэ асуудлуудаа шийдэж. За тэгээд би биендээ донтдог заяа. Одоо би биендээ амар юм хүчтэй ингэж одоо дэндүү хүчтэй одоо бүр ингээд нэг юм бараг л ингээд худалч нь хар тамхинд донтож байгаа юм шиг нэг нэгэндээ донтоо болжиж тэр нэг юм дүрлзэж хасаад байгаа галыг унтраах биш яг юм гой баланстай юм лааны дүл шиг болгож иж энэ зүйлсийг одоо би болгох тэр төгжээн болторнаа гэж харагдаж байна. Тэгэхээр одоо би ингээ багцлаад хэлэх юм бол яг одоо 2 дугаар группийн маань бол хэрвээ та үнэхээр тэгж амар их хайраар ангаж цангаад бусад өөр хин нэгний хайраар ангаж цангаад заавал хостой болж ээж заавал ингээд нэг юм үерхэлд орж ээж тийжээж аз жаргалыг амтлах юм шиг тийжээж хайрыг мэдрэх юм шиг санагдаад байгаа бол та ямар харилцааг өөртөө яг одоогоор манифест хийгээд байна вэ гэхлээр зэрэг яг тэр шархыг чинь танд жинхэнэ утгаар нь харуулж өгөх хүнийг манифест хийгээд байна. За тэгээд энэ харилцааг ингээ манифест хийж байгаа ч гэсэндээ та одооноос өөрийгөө ингээд за би заавал ингээд нэг юм өөр хин нэгний хайраар ингэж тижээгдэж тэтгэгдэх албагүй юм байна. Би өөрийгөө хайрлаад ингэж чадах юм бол бүрэн бүтэн аз жаргалтай амар амгалан амьдрч чадах юм байна гэдэг юм руугаа орох юм бол ийм жоохон ийм хортой харилцааг бол өөртөө дуутахад болно гэсэн үг. Тэгэхээр энергийн жоохон ийм залруулах нэг юм жоохон замаа засчих юм бол ийм хэцүү харилцааг өөртөө дуутахгүй байх боломжтой. Оронд нь ямар харилцааг дуутах вэ гэхлээр зэрэг таны хүсэж байгаа тэр баян чинэлэг таны хүсэж байгаа тэр өгөө аваа сайтай ийм баланстай тэнцвэртэй гоё харилцааг бол та энэ бол таны ирээдүйд байж байгаа. Энэ харилцаа бол энэ таны ирээдүйд байж байгаа. Магадгүй энэ дараагийнхаа учралтай энэ хүнтэйгээ уулзраад за тэгээд та хоёр хоёулаа би биэндээ ингээд янз бүрийн шархуудыгаа толдож харуулад тэгээд тэр шархууд дээр үнэхээр яг үнэнчээр нүүр тулаад ажиллаж чадах юм бол энэ дараагийн учрал чинь бас ийм гоё харилцаач гэсэн болох боломжтой тийм ээ. Ирээдүй гэдэг зүйл маань угаасаа бүр ингээд одоо хин нэг нь таны өмнөөс ингээд бичээд өгсөн юм байдаггүй. Та өөрөө энерги яаж авч явна, юуг өөртөө манифест хийн дуудана. Тэрнээс чинь бүх зүйл шалтгаалдаг маш олон төрлийн ийм одоо явж болох замууд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоогийн таны энерги дээр суурилсан харилцаа бол ийм байна. Юу шуудхан хэлэхэд бол эхэндээ бол нэлээд юм дэшээ доошоотой. Харин хоёр талаасаа үнэхээр нэгээ сонгож чадаад үнэхээр өөрөөсөө ажиллаж чадаад хамтарч ажиллаж чадсан бол энэ харилцаа удаан хугацаанд таны хүсэж байгаа тэр төгс харилцаа болох бүрэн боломжтой гэж харагдаж байна. Тэгээд та бол тэр одоо морьтой ханхүүгээ бол та хүртэх эрхтэй. Гэхдээ одоо нэг юм ангаж цангасан байдлаар хин нэгнэр дутуу дулмиг байдлаар тэр хүнтэйг уулзрна гэж бол байхгүй гэж хэлээд байгаа хгүй сахиусууд нь. За ийм байна манайхаа. Тэгэхээр хэдүүлээ сайн боди тийм ээ
За таны дараагийн учрал хизээ вэ? Таны дараагийн учрал хизээ вэ? За яг хуу цаг хугацаа тариагаар харахад жоохон хэцүү байдаг. Ягаад гэвэл таны өөрийн энерги чинь нөгөө нэг наашаа цаашаа айгу хөдлөөд байдаг тий. Тэгээд одоо өнөөдөр гаргаж байгаа сонголт чинь маргааш бас өөрчлөгдөж боломжтой байдаг учраас наашаа цаашаа айгу жоох асуудалтай байдаг. Гэхдээ хэдүүлээ зүгээр баримжаа авъя ядаж. Emperor гарч ирсэн. За эзэн хаан гарч ирсэн. За Daughter of Pentacles гарч ирсэн. Зоос хүзэр гарч ирлээ. За тэгээд хатан хаан гарч ирсэн. За энэ хоёр хүзэр бол хос хүзрүүд байдаг. Эзэн хаан болон Empress-ийн дараа хатан ихийн дараа эзэн хаан гарч ирдэг байж байгаа. Энэ хоёр бол яг нэг нь болохоор зэрэг эмгтээлэг энерги, нөгөөт нь эрэгтэйлэг энерги нь байдаг. За тэгээд Daughter of Pentacles тийм түрүүний яриад байсан хүүхэд бүр яг харагдаад байна. Нүнээсээ хүүхэдтэй болох магадлалтай. За хизээ та хоёр учрах вэ гэхлээр зэрэг шүү дээ. Улирлаар бол бүгдээрээ гарч ирээд тах юм. Намраас бусад бүх улирал гарч ирж байна. Үгүй Empress ч болохоор зэрэг илүү намар төлөвтэй. Яг бол ургацаа хурааж авч байгаа. Emperor болохоор 100. За Daughter of Pentacles болохоор өвөл байдаг. Тэгэхээр хавраас босонд гэж харагдаад байна. За 3 дугаар сар болон 4 дугаар сар, 3 4 дугаар сар онцгой сарууд байж магадгүй та 2 3 дугаар сар тийм үү 4 дугаар сар танилцах магадлал маш өндөр. Тэгэхээр одоо бол би энэ видеог 1 сард хийж байна. Гэхдээ хэрвээ та сүүлд нь үзсэн болвол те хамаагүй яг ирэх 3 болон 4 дугаар сард ер нь энэ хүнтэйгээ уулзах магадлал маш өндөр байгаа гэж харагдаж байна. Тийм. За тэгээд үү штэ те ийм юм байна манайхаа. Улирлаар болвол за нэг бол 3 4 дугаар сар заяа. За үгүй болвол өвөл. Тэгээ та хэрвээ жишээлбэл Австралид амьдардаг бол өвөл гэдэг чинь яг үндэ Монголын 100 байдаг. Гэхдээ та Монголд амьдарч байгаа бол одоо өвөл нь бол 10 11 12 1 сар байна тийм ээ. Тэгэхээр 3 4 сар гэхээр зэрэг ерөнхийдөө нэг бол хавар нэг бол өвөл энэ хүнтэйгээ уулзах магадлалтай гэж харагдаж байна манайхаа. Тэгээд энэ хүнтэйгээ уулзах учралчин болохоор зэрэг маш ийм бас айгүй тийм тодорхой байх болно. Та хоёр яг л үнэхээр өөрөө өөрсдөө харж байгаа юм шиг тий ингээд нэг юм хэдийний таньдаг байсан тэр хүнээ олж харж байгаа юм шиг мэдрэмжтэй байх болно. Хатаа их эзэн хоёр хоёлаа хосоороо гарч ирсэн гэхээр зэрэг надад бас амар сонирхолтой санагдаж байна. Та хоёр угаасаа хизээнээ л нэг юм ихнэр нөхөр байсан юм шиг тий тийм мэдрэмж танд анх уучраад төрөх болно энэ хүнтэйгээ. Тэгээ та өөрөө эрэгтэйлэг таланч эмэгтэйлэг таланч байх хамаагүй нөгөө хүн чи яг таны одоо эсрэг хүсний дүр чинь юм шиг санагдах болно тий. Тийм тэгж харагдаж байна манайхаа. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань бол өгөр дуусч байна. За нэмэлт хэсгээр рүүгээ би одоо орноо. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг за тэр хүнийг таних онцгой тэмдэгтийг харах болно. ертөнцөөс явуулж өгөх онцгой тэмдэгтийг харах болно. За тэгээ та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэх боломжтой вэ гэдгийг харж өгөх болно. За 3 дугаар болохоор зэрэг яг одоогоор таны байгаа хайрын уйлрал юу вэ? Та ер нь хайрын уйлрал гэхлээр зэрэг та ер нь ямар хуу байдалтай тэгээ хайрын тал дээр та ямар хуу байдалтай байна вэ? Блок нь яг юу юм бэ гэдгийг харж өгнө. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг за таны зүгээс яг одооноос энэ хайрынхаа амьдралыг сайжруулахын төлөө авч болох алхмууд юу байх вэ гэдгийг харнаа. За ийм байгаа манайхаа. Тэгэхээр нэмэлт хэсэгт бол заавал авах шаардлага байдаггүй. Гэхдээ хэрвээ танд үнэхээр яг энэ мэдээллүүд үнэхээр таарсан, таалагдсан бол нэмэлт хэсгээс бас айгүй гой гой мэдээллүүд орж ирэх боломжтой байдаг. За юм байна. За тэгээд нэмэлт авах хэсэг юм бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зарвын дагаа төлбөрөө төлөөд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. За нэмэлт хэсэг дээр асуудал гарах юм бол shulnam.arts@gmail.com гэсэн веб имэйл рүү холбогдож өгөөрэй манайхаа. YouTube-ийн комментиг бол би уншдаггүй шүү. Тэгэхээр уншдаг байсан ч гэсэндээ нэг олон комментууд дотроос олж харах аюу хэцүү байдаг. За юм байна манайхаа. Окей. Тэгээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзаа. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тутамаарл та бүхнийхээ дараагийн учрлын талаарх мэдээллүүдийг авцгаая. За та бүхний маань сонгосон энэ хөзөр болохоор зэрэг satisfaction гэдэг ийм хөзөр байна. За энэчнээс надад харж байхад болохоор зэрэг
хэдүүлээ ерөнхийдөө дараагийнхаа нь учрал нь өөрт нь маш их сэтгэл ханамжийг авчраасай гэж хүсэж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ тэнцэнээс жилүүтэйгээр надад яг ямар мэдрэмж орж ирээд байгаа вэ гэхлээр зэрэг яг одоо өөрт нь таарсан хүн байгаасаа гэж маш их хүсэж байгаа тий. Ямар нэгэн байдлаар одоо хүмүүс нөгөө нэг юу яд нь штэ. За ингээд одоо юу гэдэг надаас өндөр гэдэг ч юм одоо эмэгтэйчүүд бол тий надаас өндөр царайлаг мөнгөтэй одоо юу ч гэдэг тий нэг тиймэрхүү хүмүүс хүсдэг те. Та болохоор зэрэг тэрнээс илүүтэйгээр яг надад ингээд яг миний одоо нөгөө тал гэдэг ч юм уу те нэг тийм яг надад үнэхээр яг таарсан одоо эвлүүлдэг тоглоомны одоо нэг хэсэг шиг гэдэг ч юм уу те яг тийм өөрт нь хамгийн гол нь таарсан хүн байгаасай тэрнээс биш одоо зүс царай ч юм уу те санхүүгийн байдал ч юм уу тиймэрхүү юмд нь тэгтлээ их анхаарал хандуулахгүй байгаа хүмүүс 3 дугаар группыг сонгосон гэж орж ирж байна. Тийм. За эхлээд хэдүүлээ мэдээж яриг энергийн шалгалтыг хийх байгаа. Яг одоогоор өөртөө татж байгаа учрал нь бол тийм байна. Яг та өөртөө таарсан хүнийг л одоо сонгохыг маш их хүсэж байгаа тий. Тандыг ойлгодог ч гэдэг юм эсвэл тантай ингээм амар инээлдэж чаддаг гэдэг ч юм уу. Танд юу чухал юм? Яг тэрэнд нь яг таарсан хүн байгаасай гэж хүсэж байгаа тий. Тэрнээс биш одоо тийм хүмсгтэй одоо тийм нуруутай гэдэг ч юм уу тий. Тэгж бол нэг амар бодохгүй байгаа гэж харагдаж байна. За энерги шалгалтыг авч үзэхэд за Emperor гарч ирсэн байна. За 8-ийн сэлэн буруу харж гарч ирсэн байна. За тэгээд Mother of Pentacles сүү харж гарч ирсэн байна. Тэгэхээр 3 дугаар группийнхэн маань болохоор зэрэг за надад юуны төрөнд орж ирж байгаа юм нь юу вэ гэхээр зэрэг өөрийнхөө дотоод хэрвээ та өөрөө эрэгтэй хүмүүс бол ер нь эрэгтэйлэг энерги давмгай хүн бол одоо яг тийм өөрөө тийм амар эрэгтэйлэг байхыг хүсэж байгаа те яг нэг юм бурханлаг эрэгтэй энерги гэж ямар байдаг вэ те тэрийг маш их сонирхож байгаа тэрэнд айгу татагдж байгаа гэж харагдаж байна. Хэрвээ та өөрөө эмэгтэй хүн бол яг өөрийнхөө divine masculine буюу те тэнгэрлэг эрэгтэй талыгаа хайж байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ дээр болохоор зэрэг надад өмнө нь одоо учирч исэн хүмүүс нь дандаа өөрт нь ерөөсө таардаггүй байсан юм байна гэдгийг одоо ойлгоцсон явж байгаа тийм магадгүй ингээ наана болохоор зэрэг та өмнө нь одоо юу гэдэг чинь те төрөний миний хийсэн одоо тим ажил хийдэг ч гэдэм үү те аль эсвэл тэдэн төгрөг олдог аль эсвэл тим царай зүстэй тим зан ааштай тэгж хувцалдаг энэ төргээд дандаа тим юм бодоод тэгээд магадгүй яг тим хүнтэйгээ учирч исэн баг. Тэгээд яг тим хүнтэйгээ уулзраад ингээ харилцаанд ороод үтсэн чинь яг үндэ таны хүсэж байсан зүйл мөн биш байсныг ингээд анзаарсан гэж надад харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс болоод тэр хүнтэйгээ уусаа харилцаанд бүтээгүй тэгээд салцсан. Тэгээд салсныхаа дараа та одоо болохоор зэрэг ямар хүнийг хүсэж байгаа гэхээр зэрэг яг гаднаа ямар байх нь хамаагүй, ямар ажил хийдэг байх нь хамаагүй, тэ ямар дуу хоолойтой одоо тэр нэг юм гадаад юмнууд нь ерөөсөө хамаагүй зүгээр дотооддоо яг миний хүн байж чадах хүн мөн үү биш үү гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулж байгаа гэж харагдаж байна. За энэ бол ерөөсөө гол цөм энерги нь байна. За заримынхаа хувьд бас одоо хүүхэдтэй болох талаар бодож байгаа. Аль эсвэл та өөрөө одоо хүүхэдтэй байгаа. Тэгээ тийм учраас ингээд ямар ч гэсэн хүүхдийн энергинд бас айгу байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ирээдүйд те миний хүүхдийн ээж аав болох хүнийг хайж байгаа гэдэг ч юм уу те. Аль эсвэл одоогийн миний хүүхдэд одоо сайн ээж, сайн аав байж чадах хүнийг хайж байгаа гэсэн. Ер нь бол ингээд 3 дугаар группийнх маань бол нэг тийм өнгөцхөн хайрын талаарх ойлголтуудаа бүгднийг арт орхисон байгаа хүмүүс гэж харагдаж байна. Тийм учраас надад бол 3 дугаар группийнхэн маань магадгүй өмнө нь амьдрал зохиож агаад тэр нь бүтээгүй хүмүүс байж магадгүй. Аль эсвэл одоо ямар ч үсэн ингээ юу хүсэж байгаагаа нэлээд ойлгоцсон хүмүүс байгаа. Тэгээд наадлаас нь өнгөцгөн харагдах юм бол те жишээлбэл хүмүүс танаас ингээд та ямар одоо тайпны хүн сонирхдаг вэ гэж асуух юм бол танд ерөөсөө хариулт байдаггүй. Тэ ингээд өмнө нь бол айгуу тийм хариулт бэлэн байдаг гэсэн байж магадгүй би тийм залуу сонирхдаг би тийм эмэгтэйг сонирхдаг гэд хэлдэг байсан бол одоо болохоор зэрэг гол нь зүгээр надад таархал хүн хэрэгтэй байна тэ тэрийгээ тэгээд хүмүүст ингээд type my penetrate гэд ярих гэхлээр ерөөсө болдоггүй. Өмнө нь амьдрал зохиож байсан эсвэл ямар ч байсан хүнтэй ингээд нэлээд сериозны ингээд болгож бүтээх гээд үерхэд үдчихсэн. Тэгээд тэр нь бүтээгүй. Тэгээ яагаад бүтээгүй вэ гэдгийг таад бас айгуу сайн ойлгосон. Яагаад гэвэл анханасаа таад бас яг
үнэхээр яг зөв хүнтэйгээ нийлээгүй байж магадгүй. Үнэхээр одоо гаднаас нь харахад те сайхан ажил хийдэг ч гэдэм үү, та хоёрын сонирхол нь ингээ хоорондоо таардаг ч гэдэм үү, тим юм мөртлөө яг энергийнхээ төвшин гэдэг ч юм уу те дотооддоо үнэхээр одоо үнэт зүйл мөлөнд таарахгүй байгаас болоод ч юм уу те ингээд энэ харилцаа бүтлгүүцсэн. Тэгээ одоо болохоор зэрэг таад маань юм эргэлзээ ер нь айгу багтаа болчихсон. Яг юу хүсэж байгаагаа айгу сайн мэдж байгаа. Тэгээд ирээдүйдээ ер нь дараагийн чинь учрал таны end game байгаасай, таны сүүлийн хайр байгаасай тий энэс нэг чинь сүүлийн хайр байгаасай гэж маш их хүсэж байгаа. Тэгээд чадвал тэр хүнтэйгээ одоо хүүхэд мөнхөд төрүүлэх талаар бодох тий иймэрхүү байгаасай. Ер нь нэлээд одоо харийнхаа амьдралыг сериосны ганцардлагатай авч үзэж байгаа хүмүүс гэж харагдаж байна. Тэгээд биш тий бас надад ингэж орж ирж байна. Та хэд маань яг үнэхээр яг өөрт чинь 100% таарсан хүнийг хүлээхээр зориг шулуутсан байгаа гэж харагдаж байна. Тэрнээс биш зүгээр нэг юм шалдар булдар те одоо юу гэдэг тань руу зүгээр л нэг мессежээс бичсэн ч юм уу эсвэл яг таны нөгөө нэг те яг надад таарах хүн гэдэг тэр гол стандартыг хэрвээ давж чадахгүй байгаа бол тэр хүмүүсийг ерөөсөө анханасаа сонирхохгүй байгаа гэж харагдаж байна л та. Тэгэхээр энэ хэсэг та хэдэд маань хэрвээ яг таарж байгаа бол үнэхээр ялцчгүй зөв группээ сонгосон байна гэсэн үг. Тэгээд өргөлжлүүлэх одоо мессежнүүд маань бол тантай одоо нийцэх ийм мессежнүүд байх болно. За арай илүү нарийн бөгөөд жижиг деталуудыг ярих юм бол энергийн шалгалт дээр энэ жижиг деталууд болохоор зэрэг хүн болгон дээр зарим нь таараа зарим нь таарахгүй байдаг. Тэгэхээр ер нь бол нийгмийг нь таарж байгаа юм бол хангалттай гэж үзэж болно. За тэрэнд юу орж байна вэ гэхлээр зэрэг за надад цаг орж ирж байна. Та сайхан бугуун цаг худалдаж авсан, хүнд бугуун цаг бэлгэлсэн, аль эсвэл ямар ч байсан нэг юм цагтай холбоотой юм хүн болсон. Эсвэл та амар тийм винтежтэй хуучны цаг маг сонирхоод байгаа юм нэг юм цагтай холбоотой мессеж айгу орж ирээд байна. Гар урлал сүүлийн үед айгу сонирхож байгаа бол ямар нэгэн байдлаар гараараа юм хийдэг, лаа хийдэг ч юм уу, полимер шавраар юм хийдэг ч юм уу, гараараа уран зураг зурдаг ч юм уу, эсвэл нэг юм ойж шийддэг ч юм уу. Нэг тиймэрхүү хобби сайхан шинээр эхлүүлсэн, эсвэл угаасаа тийм хоббитай, эсвэл яг тийм хобби амар эхлүүлмээр санагдаад магадгүй тэр нөгөө хэрэгтэй шаардлагатай материалуудынхаа үн мөнийг судалж исэн бол гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм хийжсэн бол бас та зөв группээ сонгосон байна гэж үзэх болно. За мэдээж хэрэг та хүүхэдтэй бол зөв группээ сонгосон байна. Ирээдүйд хүүхэдтэй болохыг маш их хүсдэг. Тэгээ ерөн сүүлийн үед амар хүүхэд бодож байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна гэж гарч ирж байна. За энэ болохоор зэрэг бас 1-2 дугаар групп дээр энэ Emperor-ийн энерги бас амар их яваад байсан байхгүй юу? За тэгээд би юу гэж тайлбарласан бэхээр сайхан удирдлагын албан тушаалд дэвшсэн альсвал за энэ донд бас ийм шинэ ажилд орсон хүмүүс бас байгаа байж магадгүй. Шинэ ажилд орсон альсвал сайхан шинэ албан тушаалд томилогдсон ийм хүмүүс байж магадгүй. За хэрвээ тийм бол зөв группээ сонгосон байна гэж үзэх нь байна. За дахиад нэг мессеж нь болохоор зэрэг надад цэцэг орж ирж байна. Цэцэг. Тийм ер нь цэцэг нь амар дуртай. Цэцэг ер нь байн өөртөө худалдаж авдаг. Эсвэл цэцэг тарьдаг хоббитой ч юм уу. Тийм бол бас зөв группээ сонгосон байна. Окей. За энэ бол энерги шалгалт байлаа. За гол цөм энергийг таарж байгаа юм бол ерөнхийдөө яг зөв байна гэж үзнэ. Тэгээд нэмэлтээр жижиг деталуудаас нэг нь таарж байгаа юм бол бүр сайхан батламжуулаад өгч байна гэсэн үг ээ. За одоо ингээд таны дараагийн учрал та хоёр ямархуу байдлаар учрах вэ? Тэгээ өрнөл нь ерөнхийдөө ямархуу байх вэ? Ер нь та хоёрын хайрын түүх яаж эхлэх вэ гэдгийг харах болно. За 4 хүзэр татсан байгаа. Эхний хүзэр татаж харъя. Father of Swords. За таны өөртөө татж байгаа хүн чинь юу хүн байж магадгүй. Агаар орстой хүмүүс байж магадгүй. Жинлүүр, хумах болон эхрийн нар сар мандалттай. За тэр айгуу чухал том энерги гэж гарч ирж байна. Father of Swords хамгийн том элдний хаан гарч ирсэн ерөнхийдөө. 5-ын зоос. За Son of Cups буруу харж гарч ирсэн байна. За тэгээд Empress. За тэгэхээр та хоёрын учрал ямархуу байх вэ гэхлээр зэрэг биш үү те. Надад ингэж орж ирж байна. Хин нэг нь яг ингээд өөрийгөө жоохон хайрын тал дээр бууж өгцөн байх үедээ та хоёр учрах болно гэж харагдаж байна. Нэг бол та эсвэл нөгөө хүн чинь эсвэл хоёулаа те. Ингээ хайрын тал дээр ер нь нэлээд буугаад өгцөн. За. Ер нь хайр байсан жаалаа байгаагүй жаалаа те. Ингээ буугаад өгцөн. За ерөөсөө ер нь л ингээд романс, хайр гэдэг зүйл магадгүй надад угаасаа ер нь бүтэхгүй юм байна. Би өөрөө ер нь хайрын тал дээр амар бүтлгүүн байна гэд ботцсон явж байх үедээ энэ хүнтэйгээ учрах болно гэж харагдаж байна.
За тэгээд та хоёрын харилцаа ямар хөө байх вэ гэхээр зэрэг эрэгтэйлэг талаасаа болохоор зэрэг маш ухаалаг хүн байх болно. Эрэгтэйлэг эрчим нь маш юм ухаалаг хүн байх болно. Ерөнхийдөө айгуу тийм амны фигур сайтай, уран цэцэн үүхтэй, тэгээд гүйлгээ авахын сайтай, овсгоотой ийм хүн байх болно. Эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг ер нь бол нэлээд ийм ээж энергитэй. За тэгээд энэ одоо ухаантай, гүйлгээ ухаантай тэр хүнийхээ авчирсан боломжуудыг ийм бүр ингээ гой цэцэглүүлж өгдөг яг ийм энергитэй байх болно гэж харагдаж байна. Тэгэхээр энэчнээс бол яг яалтчгүй эрэгтэйлэг эрчим, эмэгтэйлэг эрчим хоёр ингээд яг хоёр тишээгээ ингээд юу ачиж байгаа байхгүй юу? Одоо тарчж байгаа гэх юм уу ингээ хуваагдчихж байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг айгу сайн зүйл юм. Яагаад вэ гэхээр зэрэг энэ бол яг инь ян энерги явж байгаа гэсэн үг. Гэхдээ та хоёрын яг харилцааны хувьд болохоор зэрэг энэ учрлын хувьд болохоор зэрэг эрэгтэйлэг тал нь илүү юутай байх болно. Одоо санаачлагтай, илүү санаачлагтай, илүү гүйлгээ ухаантай, илүү наашаа цаашаа хөдөлсөн, нэлээд ийм хурдан шалмаа хөдөлгөөнтэй байх болно. Эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг илүү тайван байх болно. Илүү тайван. Тэ надад болохоор зэрэг яг ямар энерги мэдрэгдээд байна вэ гэхлээр зэрэг одоо эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг цэцэг заяа. Эрэгтэйлэг тал нь болохоор зэрэг зүгий. Тэгээ зүгий болохоор зэрэг ингээл наашаа цаашаа баахан ингээл яваал янз бүрэн ингээл явж байгаа. Тэгээ хурж ирээд цэцгэн дээрээ суудаг. Тэгээ нэг тиймэрхүү ингээд ямар ч байсан нэг нь ингээ амар тогтоо нөгөөт нь болохоор зэрэг хажуугаар ингээл ийш тийшээ ингээл амар хөдлөөд байгаа. Яг тийм энерги амар мэдрэгдэж байна. Тэгэхээр биш тээ та хоёрын учрал ерөнхийдөө болвол та хоёр хоорондоо ингээд суугаад гинэ. За окей, суугаад гэж хэлснээр бас магадгүй зөв байх. Гэтэ ямар ч байсан таны дараагийн учрал бол нэлээд та өөрөө стандартаа айгу өндөрт барих учраас яг ингээд энэ зөв хүнтэйгээ учирчиж чадах юм бол тэ энэ хүнтэйгээ яг учирсны дараа та хоёрын амьдрал ямар хөө харагдах вэ гэхлээр зэрэг эмэгтэйлэг тал нь ер нь нэлээд гэртээ сууж магадгүй эсвэл хүүхдээ хараад юм уу эсвэл гэрээсээ ажиллаад ч юм уу те нэлээд юм тогтун байх болно. Эрэгтэйлэг тал нь болохоор зэрэг нэлээд юм гадуур дотуур явсан. Надад болохоор зэрэг те ийш тийшээ ингээд нөгөө нэг ажлын томилол мэмлэлээр амирх аялдаг хүн бас амар мэдрэгдээд байна. Тэгээд энэ хүн маань ингээд наашаа цаашаа ингээд ийш тийшээ амар аяллаар яваал ингээд тэгэл те эмэгтэйлэг талаа бас ингээд дагуулаад томилол мэмлэлээр ингээд амар их явдаг. Эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг илүү юм одоо тайван зөөлөн энергитэй ингээд суух бол нүрээр хэлэх юм бол ерөнхийдөө яг эрэгтэй хүний хийдэг зүйлстэй юм илүү гадагшаага чиглэсэн тэ эрчимтэй хөдөлгөөнтэй тэр нь яг эрэгтэйлэг талдаа байгаад эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг илүү суугаад тэ эрэгтэй их авчирсан үр жимсийг ингээд гой боловсруулад одоо хоол моол болгоод ч гэдэм үү хүүхэд мөхөд болгоод гэдэг ч юм уу те гэрээ гой болгоод гэдэг ч юм уу яг ингэж байхаар харагдаж байна л та. Тийм тэгэхээр болохоор зэрэг надад энэ чэнэс юм domestic energy мэдрэгдэж чинь domestic буюу юм гэрийн энерги амар мэдрэгдэж байна. Энэ хүнтэйгээ та учирснараа та хоёр яг ингээд хамтраад те нэг нь ингээд гадна талаа нөгөөт нь болохоор дотор талаа ингээд авч явж чадах ийм асуудал болох болно гэж харагдаж байна. Энэ үе та хоёр гэхдээ эхлээд учрах үедээ бол юмс жоохон тодорхойгүй сонин санагдаж магадгүй. Яагаад вэ гэхээр зэрэг яг үнэндээ та хоёрын хин нэгнээ альсвал хоёулаа жоохон нэг тийм дутуугийн энерги жоохон ихтэй энэ харилцаа руугаа орох гээд байгаа харагдаж байна. Гэхдээ яалтчгүй хоёулаа нэг нэгнийгээ олох тэр сонголтыг хийсэн учраас хангалттай ангаагдаагүй байсан ч гэсэндээ энэ харилцаа өрнөж байгаа гэж харагдаж байгаа хгүй. Тийм учраас харилцааны эхний 1-2 жил бол жоохон хэцүү байж магадгүй. Та хоёр бие биенийхээ учрыг олохын тулд бие биендээ ойлголцохын тулд нэлээд хичээх хэрэгтэй. Хайрын тал дээрх асуудлуудаа нэлээд шийдэх шаардлага гарах болно. Гэхдээ цаашдаа удаан хугацаанд бол энэ бол аюу амжилттай харилцаа байж чадхаар надад харагдаж байна. За окей, дараагийнхаа асуулт руу оръё. За тэр хүний гадаад төрх болон зан төлөв нь ямар хөө байх болоо? За гадаад төрх зан төлөвдөр 3 үзэр татсан байгаа. Father of Wands. За дараагийн үзэр 3-ын сава буруу харж гарч ирсэн байна. За тэнгуутаа 2-ын аяга. За тэгэхээр таны дараагийн учрах энэ хүн болвол маш юм хурц нүүр царайтай байх болно гэж харагдаж байна. Ер нь нэлээ хурц нүүр царайтай эсвэл юм хурц одоо нүдтэй ч юм уу хөмсгтэй ч юм уу ямар ч байсан энэ хүн одоо бусдын нэлээд юм анхаарал өртөж чаддаг хүн байх болно. Олон дундаас анхаарч чаддаг ямар нэгэн байдлаар те ингээд нэг юм онцгой юмтай одоо амар өтгөн үстэй байж магадгүй. Ер нь амар өтгөн үстэй байж магадгүй. Father of Wands гарч ирсэн. Тэгээ Leo energy буюу одоо арслангийн ордны энерги надад бол хэрэгжиж байна. Нэг тийм
өтгөн хөмсөгтэй ч юм уу, аль эсвэл юм өтгөн ус мүстэй те, аль эсвэл хурц нүдтэй, эсвэл юм яг юм амар хурц юм эрүүтэй ч юм уу те. Ямар ч байсан ямар нэгэн зүйлээрээ гадаад төрхөөрөө айгуу тийм тодорч харагддаг заяа. За үгүй юмаа гэхэд энэ хүн ерөнхийдөө нэлээд extroverted хүн байх болно. Та өөрөө ямар хүн байхаас үл шалтгаалаад энэ хүн бол нэлээд нийтж хүн байх болно. Айгуу чанга дуутай байж магадгүй, чанга инээдэг хүн байж магадгүй. Ер нь тэгээд ингээд нэлээд харизматай одоо энэ хүн ч өөрөө extrovert биш байсан ч гэдэг зүгээр байгаа нь л цаанаа угаасаа нэг юм бусдыг өөртөө татах чадвартай хүн байх болно гэж харагдаж байна. Яг үл энэчнээс галын хаан гарч ирсэн. Тэгээ гал энерги маань болохоор зэрэг өөрөө яг тим юм ярьдаг шүү дээ. Ингээд амар тийм гадагшаа чигсэн энергитэй, амар чанга юутай. Тэгээд нэлээд том биетэй хүн бас байж магадгүй, өндөр хүн байж магадгүй гэж харагдаж байна. Эрэгтэй эмэгтэйгээс үл шалтгаалаад. За зан төлөвийн хувьд болохоор зэрэг энэ хүн маш романтик хүн байх болно. Тэгээ ер нь биш тээ үнэн ч хүн байна гэж харагдаж байна. Энэ нь таны хувьд үнэт зүйл байж магадгүй. Өмнө нь болохоор зэрэг одоо жишээлбэл тээ тиймч царайлаг, иймч одоо костюм пижак өмсдөг, эсвэл амар гоё өсөйтэй готлон өмсдөг энэ төр гэж боддог байсан бол одоо болохоор зэрэг та үнэн ч хүн байгаасаа гэж хүсэж байгаа. Гэр амтай хүн байгаасаа гэж хүсэж байгаа тээ. Гэдэг ч юм уу нэг юм илүү юм дотгошоогоо чиглэсэн юм хүний инерэгтэй хүний юм одоо морал гэдэг ч юм уу тэрэнд нь та илүү анхаарал хандуулдаг болсон. Тэгээ тэрнээс чинь яг шалтгаалаад тэрнтэй чинь нийцгүүц хүн байх болно. Энэ хүн маш юм үнэн ч хүн байна гэж харагдаж байна. Маш үнэн ч хүн тэгээ маш юм юу хүн байх болно. Бүтээлч хүн байх болно. Тийм 3 саваа гарч ирсэн. 3 саваа маань болохоор зэрэг бүтээлч энергийг илэрхийлж байдаг. Тэгэхээр айгүй тийм бүтээлч хүн ер нь ерөөсөө зүгээр суудаггүй хүн байна. Айгүй ажилсаг хүн байна гэж харагдаж байна. Бас ийм юу байж магадгүй спортлог талтай хүн байж магадгүй. Нэг бол спортлог, нэг бол ажилсаг хүн байгаа заяа. Гэхдээ энэ дээр надад тэрнээс ч илүү одоо спорт гэхээс илүү амар ажилсаг хүн санаанд орж ирээд байна. Гэртээ айгүй их юм хийдэг, эрэгтэй эмэгтэй хамаахгүй. Гэртээ айгүй их юм хийдэг. Эрэгтэй хүн бол ингээд нэг юм гарын эв дүүтэй хаа нэг гоё идэв штэ тий. Яг тийм ингээд гэрхийн юм хумыг засчдаг тий эсвэл ингээд амар гоё өөрөө ингээд гар бие даагаад ингээ өөрөө гараараа юм хум амар хийж чаддаг. Эмэгтэй хүн байлаа гэж бодоход муу ялгаагүй ингээд ямар уран гар мартай тий ингээд юм хум ойж чаддаг гэдэг ч юм уу. Тийм хүн ингээ ямар ч байсан ингээд юм гарын эвдүү сайтай нэг тийм гэртээ арх юм хийдэг. Аль эсвэл ингээд спортоор хичээлдэг. Тэгээ ер нь л аягүй тийм ажилсаг хөдөлгөөнтэй хүн байгаа гэж харагдаж байна. Тийм тэгээд маш үнэнч хүн байх болно. Ингээд гэр аймтай ер нь хин нэгэнд хайртай хин нэгнийг сонгосон бол яг тэр хүндээ бүр үнэхээр үнэнч байдаг. Илүү дутуу те илүү долуу гэд хинхтэй дэдэггүй те бүр үнэхээр яг тийм яг ингээд нэг юм гэр бүлээ гэсэн сэтгэл энэчнээс болоор надад амар харагдаж байна. Тэгэл одоо ингээд найз нөхөдтэйгөө ярьж марахтаа хүртэл за би одоо ингээ гэрлүүгээ явлаа гэж айгүй ярьдаг те. Алиасвал манай нөхөр тэгээд манай эхнэр тэгээд манай хүүхэд ингээд гэл ингээд гэрээ амир их ярьдаг. Ер нь л ингээ амир тийм гэр бүл төвтэй хүн байна гэж харагдаж байна тийм. За ийм байна манайхаа төрх болон төлөвийн хувьд бол юм байна. Гадаа төрх болон зан төлөвийн хувьд. Окей. За дараагийнхаа асуултыг асууцгаая. За та хоёр хизээ учрах вэ? За хизээ учрах вэ? За яг хөө тариу хөзөр дээрээс ер нь цаг хугацааны баримжаа авахд бол жоохон атраматай байдаг таад мэдж байгаа тий. Нүуний ирээдүйн чинь бүр шууд бичигдсэн зүйл байдаггүй болохоор зэрэг одоо та өөрөө өнөөдөр ямар сонголт хийхээс шалтгаалаад цаг хугацаа ингээд дандаа наашаа цаашаа болоод байдаг байхгүй. Тийм учраас жоохон хэцүү байдаг. Гэхдээ хэдүүлээ ядаж нэг баримжаа авч үзье заяа. За the star хөзөр гарч ирсэн байна. За тэгэнгуутаа 10-ын зоос гарч ирсэн байна. За тэгэнгуутаа temperance буруу харж гарч ирсэн байна. За ер нь бол энэ хүнтэй хизээ учрах вэ гэхлээр зэрэг бас маш олон зүйлээс танаас өөрөөс ч айгүй их шалтгаална. Удаан байх магадлалтай 10-ын зоос гарч ирсэн. Гэхдээ энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг биш үү те. Та өөрөө ер нь ингээд гэр бүл зохион аль эсвэл яг өөрийнхөө зөв хүнийг олно гэдэг танд амар хол санагдаад байгаа. Та холбоотой. Яг одоогийн байдлаар за би өнөө маргаашгүй хүнтэй уулзах гад байна гэж бодоод байгаа биш заяа. Та яг ингээд сайн зүрхээ чагнаад үзэх юм бол яг мэдрэмжээ мэдрээд үзэх юм бол энэ зүйл танаас амар хол байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэрэндээ өөрөө сандарч байгаа гэж харагдаж байна. Яана ингэсээр байтал хөгшөрлөө. Ингэсээр байтал нөгөө нэг Монголын ирчүүд модон давираад, Монголын эмэгтэйчүүд хатан давираад ингээ яваад өгч байгаа юм шиг танд санагдаад байгаа. Айдас байгаад байна. Тэгээ яг үнэндээ энэ айдас чинь улам та хоёрын учрах хугацааг удаашруулад байна гэж харагдаж байна. Тэгэхээр
ер нь бол жоохон удаан байх магадлалтай заяа. Ер нь хэдэн жил болж иж энэ хүнтэй танилцах гээд байгаа байж магадгүй. За шуудгаар гэх юм бол энэ дээр 10 жил гэдэг тоо гарч ирж байна л та. Гэхдээ заавал ийм байх шаардлага байхгүй. Яг одоогийн таны энерги дээр суурилсан эрчим энэ дээр гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоогийнхоо эрчмээр те за ер нь л ингээ хүнтэй суух чинь хэцүү, зөв хүнээ олох хэцүү. За би ялангуяа ингээ өмнө нөгөө нэг амьдрал зохиогоод те бүтээгүй хүмүүс байгаа бол салж сарансан хүмүүс байгаа бол бүр тэрэндээ амар итгэцэн явж магадгүй. Өө яшиг болий. Ер нь ингээ болий гэж бодсон ч юм уу те. Аль эсвэл ингээ би дараагийнхаа хүнийг угаасаа олтол амар удах байх та энэ гэж бодцсон. Айгу хэцүү дээ гэж бодцсон. Миний үеийнхээ одоо бүгдээрээ хүнтэй суудсан гэдэг ч юм ингээл баахан тийм л юм бодсон хүн байгаад ах шиг байна. Тэгээ яг үнэндээ тэрнээс ч болоод энэ таны дараагийн учрал удаашраад байна гэсэн үг. Гэтэл яг үнэндээ дэлхийд дээр зөндөө олон хүмүүс байгаа. Тантай адилхан нөхцөл байдалд байгаа хүмүүс зөндөө байгаа. Яг тантай адилхан юмыг хүсэж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. Та өөрөө хайранд нээлттэй байгаад те би зөв хүнтэйгээ учирч чаднаа те. Гой аз жаргалтай юм хамтралын юм гой харилцаанд би орж чаднаа гэдэгтээ өөртөө итгэлтэй би тийм юм хүртэх эрхтэй гэдэгтээ итгэлтэй байж чадах юм бол өөрөөр хэлэх юм бол итгэл найдвар өндөртэй байж чадах юм бол энэ хугацааг наашлуулах боломжтой байна. Тэрнээс биш яг одоогийнхоороо ингээд за бүр дэндүү өөрийгөө хаагаад аль эсвэл за би одоо ингээд хүүхэд чухалтай юм чинь гэдэг юм уу за би эсвэл сайхан салсан юм чинь юм эсвэл би өмнөх харилцаанд амар их сэтгэлийн шар хавцсан юм чинь хэсэгтэй ингээд ерөөсө хүнтэй нийлэхгүй гэж ботцсон бас яваад байгаа хүмүүс байгаа ч магадгүй тэгсэн хэрнээ бас хүн л босон хойно энэ хамтралын те юм гоё мосуудын гоё хайрыг гэр бүлийн гоё хайрыг мэдрэхийг хүсээд байгаа учраас энэ тариа уншлаг таад маань орж ирж уншсан үзэж байгаа байх л та. Тийм тэгэхээр ингээд одоо яг нэг юм би одоо гой хайрыг хүртэх ирэхгүй гэдэг шаарах байна уу гэдгийг харах хэрэгтэй тий. Яагаад ер нь одоо ийм хосын гой хайрыг тэгэж удажиж удаан хүлээж иж би олж авах хэрэгтэй гэж бодоод байна. Тэрнээр сайн ангаалт хийгээд энийг наашлуулж өгөх хэрэгтэй гэж сахиусууд нь сануулж байна. Тэгээ яагаад вэ гэхээр зэрэг хамгийн ихний хөзөр нь болохоор зэрэг энэ star буюу тийм ээ юу байгаа байхгүй одны хөзөр бол таад тариа хөзөр жоохон ч гэсэн гадарлаг бол маш сайн мэдж байгаа. Энэ бол итгэл найдварын хөзөр байдаг. Ингээд за яг өнөөдөр миний тий бодит ертөнц ямар байх нь хамаагүй би ийм зүйлийг хүртэх хэрэгтэй гэдгээ одоо яг дотроо зүгээр бодох биш бүр яг биеэрээ сэтгэлээрээ зүрхээрээ мэдэрч байгаа баггүй. Тэгэхээр яг тэр энерги таадад маань амар хэрэгтэй. Итгэл найдвар маш их хэрэгтэй байна. Найдвар хэрэгтэй байна гэж харагдаж байна. Тэрийгээ ямар нэгэн байдлаар өөртөө бий болгох хэрэгтэй. Сэтгэл зүйчтэй явдагсан уу, ангаалтаа хийдэгсэн үү, ном уншдагсан уу, эсвэл тэмдэглэл хөтэлдэгсэн үү, ямар ч зүйл байсан гэсэн энэ тал дээр илүү нээлттэй болж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол та энэ учирлыг өөрлөгөө илүү хурдлуулах боломжтой байна гэж харагдаж байна. Яг тэгвэл энэ хүн нь ингээд аль хэзээний байж байгаа заяа. Энэ хүн нь тантай ингээ уулзрахад бэлэн байж байгаа. Тэгээд та болохоор зэрэг наанаас нь ингээ за би болоогүй юм чинь ингээ бодоод тахаар нөгөө хүн чинь бас төрөлдөөд тэгээ буруу хүмүүнтэйгээ ингээ уулзраад бас баахан цаг хугацаа алдах гэдэг талтай шүү. Тэгэхээр үнэхээр хайрыг хүсэж байгаа бол үнэхээр юм хамтралыг та үн цэнтэй гэж боддог бол өөрөө энэ дээрээ бас жоохон нээлттэй болох дээр хичээгээд өгөх хэрэгтэй. За одоо болохоор зэрэг хэдүүлээ. За та хоёрын учирсны дараах харилцаа хэр байх вэ гэдгийг харцгаая. За надад түрүүн болохоор зэрэг удаан хугацаанд нэгнийхээ учрыг ойлгох юм бол маш гоё харилцаа болох боломжтой. Гэхдээ эхний 1-2 жил жоохон хэцүү байж магадгүй гэж харагдчихсэн. Тэгэхээр одоо энэ дээр яг ямар хуу байх нь хараа. Эхлээд та хоёр учирсны дараах харилцаа гэдгээр би болохоор зэрэг эхний 1-2 жилийг ч юм уу харж байгаа шүү. Тийм. Окей. За. Эхлээд Oracle хөзрүүдээ нээж харцгаая. За эхний хөзөр Coffin. За дараагийн хөзөр болохоор зэрэг Girl with a Snake. Boundaries. За тариа хөзрүүдээ нээж харцгаая. Эхний хөзөр Hermit буруу харж гарч ирсэн. High Priestess зөв харж гарч ирсэн. За тэнгуутаа 9-ийн зоос гарч ирсэн. За энэчнээс надад юу харагдаж байна вэ гэхээр зэрэг тийм энэ харилцаа бас танаас нэлээд олон зүйлийг шаардах болно гэж харагдаж байна. Та хоёр хоёулаа заяа аль талаас ер нь ингээд нэг жоохон тийм дутуугийн мэдрэмжтэйгээр нийлж байгаа гэж харагдаадсан баггүй юу. Тэгээд тэрнээсээ улбаатаагаар
дөнгөж одоо юу харилцаанд орсныхоо дараанаас те нэг дотносоод эхний нэг жоохон те тэр нэг догтлолын үе дуусаад ерөнхийдөө нэг өөрсдийнхөө темпэнд ороод эхэлдэг шүү дээ. Тэр үед ямар болох вэ гэхээр зэрэг та өмнө нь ингээд нэг юм өөрийнхөө ерөөсөө хил хязгаарыг давж чаддаггүй байсан тэр зүйлээ дуусгахыг энэ харилцаа танаас шаардах болно гэж харагдаж байна. Манай 3 дугаар группийнхэн өөрсдөө амар тийм зөөлөн чихтэй хүмүүс байж иж магадгүй. Ер нь хүмүүст ингээд нөгөө айтал засдаг төрлийн хүмүүс байж магадгүй тий. За ингээ ээжмэл болж ивэл би яах вэ? Аав маань болж ивэл би яах вэ? Хүүхэд маань болж ивэл би яах вэ? Гэ өөрийгөө дандаа хойшин тавьдаг тий. Өөрийгөө жоохон золиослдог тийм төрлийн хүн байж магадгүй байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ харилцаанд орохоор та хоёр бүтгийн тулд та хоёр бие биенийхээ учрыг олохын тулд энэ хүн нөгөө хүн чинь яг таны энэ шарахыг танд маш ихээр харуулах болно гэж харагдаж байна. Тэрнээс улбалаад таны эхэндээ ингээд таны хил хязгаарыг бас жоохон зөрчихгөөд байж магадгүй тий. Одоо жишээлх юм бол таныг би ингээд эрт унтдаг баймаар байна гингууд нөгөө хүн чинь болохоор зэрэг ерөөсөө эрт унтаж өгдөггүй ч юм уу те аль эсвэл ингээд та би нэг иймэрхүү хоол унд те эрүүл хоолломоор байна гингууд нөгөө хүн чинь ерөөсөө эрүүл хооллдоггүй тэгээ таныг ингээд уруу татдаг гэдэг ч юм уу те та өөрөө ерөөсөө ингээд баундари байхгүй хил хязгаар ерөөсөө сайн зурж чаддаггүй гэдэг чинь танд маш ихээр харуулах болно те тэрнээс улбаалаад ингээд та тэр хүндээ жоохон автаж магадгүй ихэндээ 1-2 жилдээ ингээд автаад тэр хүний ингээд одоо юунд нь амьдралын темпэнд нь та уусах гадаж магадгүй тэгэнгүүт нөгөө нэг юм амар өөрийгөө алдсан мэдрэмж авах гадаж магадгүй шүү. Тэрнээсээ болгоомжуулж өгөөрэй. Ер нь хинтээж байсан гэсэн та өөрийгөө яг те юу хүсэж байгаагаа мэдээд ямар одоо дүрм журам те дэг жаяг тийм юмнууд амьдралтаа авч явдیں۔ Тэрийг ерөөсөө алдахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө угаасаа нэг тийм жоохон өөрийгөө хойшин тавьдаг юм энергитэй хүмүүс харилцаанд орохоор яадаг вэ гэхээр зэрэг өөрийгөө золиослоод нөгөө хүндээ хамаг цагаа гаргаад нөгөө хүнийхээ идж байгаа хоолыг идээд нөгөө хүнийхээ дуртай юмнуудыг бас үзэж сонирхоод яг нэг нэгэндээ мэдээж хэрэг татагдж байгаа тийм одоо нэгээ илүү ойлгохын тулд бие биенийхээ амьдрал руу тодорхой хэмжээнд уусна гэхдээ бүр дэндүү бас тийм байх бас болохгүй. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр зэрэг гинт та нэг 3-4 жилийн дараа сэрээд хүүшээ би хэн болчихвэ би ингээд ерөөсөө өөрийгөө танихаа болцсон байна гэх байхгүй юу? Тэрнээс сэргээлээрэй гэж сахиусууд нь сануулад байна. Тэгээ энэ харилцаа таныг ер нь өөрийн чинь нэг юм хоёгнаас маш их гаргаж өгөх болно гэж харагдаж байна. Hermit буюу даяан чүзэр маань буруу арж гарч ирсэн. Магадгүй та амирх ганцаараа байдаг байсан бол энэ хүнтэй нийлснээр та айгүй нийтэж болох боломжтой. Яг гэвэл таны дараагийн учирч байгаа энэ хүн чинь өөрөө айгүй тийм нийтэж хүн байгаад байгаа. Магадгүй айгүй олон найз нөхөдтэй ч юм уу тийм хүн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд таныг бас яг энэ хүн тэрнээс чинь жоохон гарах гадаж магадгүй. Тэгээ энэ дээр яг нэг юм өөрийнхөө балансыг сайн барих хэрэгтэй. Хичнээн одоо нөгөө хүн чинь ингээ олон найз нөхөдтэй таныг олон хүмүүстэй танилцуулаад гадуур их авч явж байгаа гэсэндээ та өөрөө бас яг дотроо юу хүсдэг лээ те яавал амардаг үлээ мэлээ гэдэг тэрнийхээ нэг юм балансыг амар сайн барих хэрэгтэй гэж харагдаж байна. За энэ харилцаанд орсноор эмгтээлэг тал нь маш эмгтээлэг энергитэй байх болох болно гэж харагдаж байна. Хэрвээ та өөрөө эмгтэй хүн бол энэ хүнтэй уулзсанаар та өөрийнхөө эмгтэй гэдгийг маш ихээр мэдрэх болно. Ингээд эмгтээлэг энерги ямар байдаг вэ те ер нь яах ёстой вэ юмстай гэх тэрийг амар сайн ойлгоод илүү эмгтээлэг болно амар ус мөс чинь урт ургаж мургаад ч юм уу эсвэл ингээд амар тийм эмгтээлэг галбар мэлбэртэй болж магадгүй. Эрэгтэйлэг та өөрөө эрэгтэй хүн болвол та энэ хүнтэйгээ байснаар өөрөө эрэгтэйлэг гэдгийг амар мэдрээд нөгөө эмгтэй чинь болохоор зэрэг амар тийм эмгтээлэг болно тий. Тиймэрхүү. За тэгээд та хоёр биштэй хамтдаа бас амар мөнгө олох боломжтой байгаа гэж харагдаж байна. 9 зоос гарч ирсэн. Та хоёр нэгнийгээ нийснээр нөгөө нэг зохицол сайтай байна гэж хүмүүс яриад байдаг шүү дээ, тэ. Ингээ эмхтэй хүнэнд тураад эрэхтэй нь болохоор жоохон махлаа цахлаад нэг тийм явцсан юмнууд байдаг шүү дээ, тэ. Яг тэрийг дагна гэсэн үг биш. Гэхдээ ерөн цаанаасаа та хоёр ингээд нэгдэлд ороод ингээ хамтдаа байснаар илүү нэг юм одоо эрэгтэйлэг нь бол илүү эрэгтэйлэг болоод эмэгтэйлэг нь илүү эмэгтэйлэг болоод тэг ингээд амар өөрчлөгдөн бие чин төрөх чин хамгийн хэмжээ амар өөрчлөгдөн гэж харагдаж байна. Тэг хажуугаар нь бас та хоёр нийлэх юм бол ямар нэгэн байдлаар айгу орлого бас сайжрах боломжтой. Ялцч 9 зоос гарч ирсэн. 9 зоос бол prosperity буюу эд баялагын одоо ийм хөзөр байдаг. Тих боломжтой гэж харагдаж байна.
Гэхдээ биш тэ жоохон тих гээд иж магадгүй яг нэг нь л амар их мөнгө олох гээд иж магадгүй. Жишээлх юм бол эрэгтэйлэг тал нь илүү их мөнгө олж байхад эмэгтэйлэг тал нь их мөнгө олохоо болдог. Эмэгтэйлэг тал нь их мөнгө олж байхад эрэгтэйлэг тал нь мөнгө олохоо болдог ч юм уу. Нэг тиймэрхүү юм бас жоохон яваад иж магадгүй. Яал 9-ийн зоос маань өөрөө individuality буюу одоо бие даасан байдлыг илэрхийлж байдаг байхгүй юу? Нэг хүнийг илэрхийлж байдаг гэсэн. Тэгэхээр тих гээд байж магадгүй тэрэн дээр бас нэг жоохон энергийн зохицуулалт удаандаа яваандаа хийх хэрэгтэй болох байх. За гэхдээ ерөнхийдөө иймэрхүү байх нэ. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага үгээр дуусаж байна. Тадад маань таалагдсан бах таарсан байх гэж найдаж байна. Хэрвээ хүсэх юм бол нэмэлт хэсгийг бас авах боломжтой. Хэрвээ энэ хүртэлх мэдээлэлүүд тань үнэхээр яг таарсан тий яг таны манифест хийж байгаа учрал мөн байгаад тах юм бол нэмэлт хэсгээс бас хөрх мэдээлэлүүд орж ирэх боломжтой байдаг. Нэмэлт хэсгээрээ тэр хүнийг таны онцгой тэмдэг, та хоёрын харилцаа хэр удаан үргэлжлэх талаар, за таны яг одоогийн байгаа хайрын улирал чинь ямар улирал вэ? Та яг хайрын тал дээр өөрөө ямар хуу байгаад байна вэ? Энергийн блок юу байна вэ гэдгийг харна тий. За тэгээд таны зүгээс яг одооноос ихсүүлээд хайрын амьдралыг сайжруулахын тулд апл цохилттой алхмууд юу байна вэ гэдгийг харах болно. Окей, за ингээд хэрвээ та нэмэлт авах гэсэн юм бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдаа авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд авч үзэх боломжтой байдаг шүү. Окей. Бүгдэнд томоостой амжилтыг хүсье. Хэдүүлээ дараах хэвчлэр уулзъя. Бүгдээрээ баяр таа.